From the conference center in Энэ бол Юта мужийн Salt Lake City дэх чуулганы төвөөс дамжуулж буй Иесус Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүмийн жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы Бэмб гарагийн үдээс хойш хуралдаан ба сүмийн удирдагчдаас сонгогдсон хүмүүс үг хэлэх болно. Уг хуралдааны дуулыг хойд Ютад амьдардаг залуу эрэгтэй эмэгтэйчүүдээс бүрдсэн найрал дуучид дуулна. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчилгээнд зориулан нэвтрүүлж байна. Үүнийг гэртээ эсвэл сүмийн хэрэгцээнд ашигын бус зорилгоор ашиглаж болно. 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Ulysses Soares энэ хуралдааныг хөтлөн явуулна. Brothers and sisters, we welcome you. Бид та бүхнийг Иесус Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүмийн жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы Бэмб гарагийн үдээс хойш хуралдаанд тавтаа морилно хэмээн урьж байна. Энэхүү чуулганыг гэрээсээ үзэж буй ерөнхийлөгч Russell M. Nelson надаас уг хуралдааныг хөтлөн явуулахыг хүссэн юм. Их эзний ажлуудыг авахын төлөө бидэнтэй нэгдэн залбирч буй бүх хүнд бид хайр халуун мэндчилгээгээ илгээж байна. Энэ хуралдааны дуулыг Юта мужийн хойд хэсэгт амьдардаг залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс бүрдсэн найрал дууны хамтлаг Jeff Anderson-ы удирдлага доор дуулах бөгөөд Linda Margit бадралт баг бишгөр хөгжмийг тоглоно. Найрал дуучид Sing Praise to Him дуулыг дуулж энэ хуралдааныг нээх болно. Нээлтийн залбирлыг далайн ахлагч Alan T. Phillips хэлэх болно. Oh, dear Father in heaven, we gather together. Хайрт эцэг минь бид энэ цаг мөчид цугларч
дэлхийд даярах гişүүдэрээ цугларч таныг бишин шитрэхээр цугларахтаа талархалтай байна. Би таны хүү Есүс Христэд талархаж байна. Мөн түүний цагаатгал талархаж байна. Мөн түүний авчирдаг найдвар болон амар амгалан талархаж байна. Мөн энэ хүү Христийн амьсны баярын үеэр түүнийг дурсан санах боломжтой байгаадаа баяртай байна. Эцэг минь бид танд өнөөдөр бошиглагч байгаад мөн биднийг удирдах байгаа талархаж байна. Мөн таны хүүгийн талаарх мэдлэг болон гэрчлэл талархаж байна. Мөн дутагдж гачигдсан хүмүүсийн мөн айцлаарай. Мөн мартагдсан гэж мэдрэгж байгаа, гонигтай байгаа, мөн зов шаналж байгаа, зүдэж зовсон хүмүүсийг бас айцлаарай. Эцэг минь тэднийг таны хараар дүрэх тэр айцлаарай. Тэгээд таны хайраар таны үннээр мөн найдвараар дүрхтгэр ажиллаарай. Мөн тодорхой бус байгаа өнөө цаг үед өнөөдлгээд биднийг таны хүүдээр суурай босгож түүн рүү харж айхгүйгээр урам зоригтой байхаар ажиллаарай. Би танд хайртай эдгээр зүйлсийг Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Elder Neil L. Anderson of the Corn of the Cloud. 12 төлөвчийн чуулгын ахлагч Neil L. Anderson болон залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр үйлчилж буй ерөнхийлөгч Stephen J. Land нар бидэнд хандан үг хэлнэ. Тэднийг үг хэлсний дараа найрал дуучид Come hear the word the Lord has spoken дуулалыг дуулна. Дараа нь бидэнд даллын ахлагч S. Mark Palmer-ийн үгийг сонсох таата боломж тохиох болно. Түүний дараа даллын ахлагч Sandino Roman үг хэлнэ. Our Savior Jesus Christ taught us by this. Аврагч Иесус Христийн заасанчлан бие биедээ хайртай байгаас та нарыг миний шав гэдгийг өгөөч нь бүгд мэдэх болно. Ютагийн нэгэн тойргийн бишоп саяхан нэгэн залуу эмэгтэйд болон түүний гэр бүлд тойргийнх нь гишүүд хэрхэн хайр халамжаа үзүүлсэн тухай надад ярьсан юм. Хэд хэдэн удаагийн гайхалтай сайхан үйл явдлын дараа эцэг эх нь аврагчид болон түүний сүмд эргэж ирэхээр шийджээ. Тэднийг сүмээс холдсон байх үеэр өсвөр насны охин нь нэгэн залуутай холбоотой байв. Сүмдээ эргэж ирснээр энэ эрхэн нандин охин залуу эмэгтэйчүүдийн гэрчлийн цуглаанд оролцож Тэнгэрлэг эцгийнхээ асар их хайрыг мэдэрч зарилгуудыг бүрэн дүүрэн дагаж амьдрахаар шийджээ. Тэрээр би намжлалын үйл явцыг бишоптойгоо хамт эхлүүлсэн гэж бичсэн байв. Тэд удалгүй түүний бие тавгуутж өвдөжээ. Тэр тестээр үзтэл би жирэмсэн болсон байлаа. Намайг уйлж эхлэхэд аав маань тэрвэрэд бүх зүйл сайхан болно гэж тайвшруулж урамшуулсан. Найз залуу минь намайг хүүхдээ авахул гэхэд нь би зөвшөөрөөгүй. Надад гэр бүл шиг минь хандсан тойргийнхоо гишүүдээс би хэмжээшгүй их хайр, инэрл, дэмжлэг тусламж авсан. Бишоп залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч хоёр маань миний төлөө болохоос нь болохгүй хүртэл явж хайр халамж тусдим үзүүлсэн. Их эзний мотор намайг болон манай гэр бүлийг удирдан чиглүүлж байгааг би харсан. Хүн бүрд ялангуяа над шиг байдалд орсон залуу эмэгтэйд манай тойрог шиг гэр бүл хэрэгтэй гэсэн байв. Тэр өнгөрсөн 2 дугаар сард бяцхан хүүгээ өөрийн болон тойргийнхоо гэр бүлийн хамтаар хайранд үлгэдэн авчээ. Ерөнхийлөгч Russell M. Nelson их эзний үнэн бөгөөд амьд сүмийн таних тэмдэг үргэлж бурхны хүүхэд тус бүрд болон тэдний гэр бүлүүдэд тохинуулах зохион байгуулалттай чиглүүлсэн хүчин чармаалт байх болно гэж хэлсэн. Ганц эмэгтэй төлөвлөөгүй хүүхэдтэй болж байгаагаа мэдэх үед эрүүл мэндийн асуудал, санхүүгийн бэрхшээл, сүнслэг хямрал, ичгүүр, боловсролын асуудал, гэрлэлтийн тодорхойгүй байдал, хүсэл мөрөөдөл нь бүтлгүүтгэхээс үүдэх сэтгэлийн хямрал зэрэг нь ухаан балмагдаж шаналн зовх тэрхүү мөчид ухаалаг эмэгтэйгч гүн гүнзгий уй гашуу
харамсал авчрах алхмуудыг хийхэд хүргэдэг. Үр хөндүүлж байсан эсвэл үүнд оролцож байснаасаа болж гүн шаналж харамсаж байгаа сонсогчдод хандан хэлэхэд хэдийгээр бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч Бурхан өнгөрснийг эдгэж чадна гэдгийг санаарай. Таныг даруухнаар намжлан түүнд хандах үед өршөөлн түүний цагаатгагч ач хивээлийн гайхамшигаар дамжин ирэх болно. Мөнх бус оршихуйн төрөлтийн халдашгүй байдалд амьдрал ба сонголт гэсэн хоёр үг ихэвчлэн холбогддог. Амьдрал бол бидний эцгийн төгс төлөвлөгөөний хамгийн үн цэнтэй хэсэг бөгөөд түүний зарилгаар бид амьдралыг нандинан хайрладаг, хадгалдаг, мөн нэгэнт тээсэн бол амьдралыг үргэлжлүүлэхийг сонгодог. Бид мөнхийн аз жаргалыг авчирдаг Бурханы хүлээн зөвшөөрсөн зөвхт сонголтуудыг бэхжүүлэхэд туслах замаар сонголт хийх бэлэг болох ёс суртахууныг сонгох эрхийг эрхэмлэн дээдэлдэг. Эмэгтэй эрэгтэй хоёр хүн ийм эгзэгтэй цаг мөчид амаргүй сонголттой тулгарх үед нь бидний хэлсэн үг, хэл, гар, зүрх, сэтгэл тэдэнд сүнслэгээр сэтгэл санаа, санхүүгийн хувьд аврагчийн хайрыг мэдэрч ерөнхийлөгч Хенри Б. Айрингийн хэлснээр сүнслэг мэлмийг харж байна гэж бодсон зүйлээсээ хараахан харж чадахгүй байгаа зүйл рүү чиглүүлэн хардаг болгон тааруулахад нь туслан ажиллана. Ерөнхийлөгч Дайланхэ Оукс үр хөндөлтийн талаарх бидний хандлага мөнх бус амьдрал хязээ эхэлдэг талаар ичлэгдсэн мэдлэг дээр суурилдаггүй. Энэ нь Бурханы бүх сүнсэн хүүхэд гайхамшиг зорилгын төлөө энэ дэлхийд ирэх ёстой бөгөөд хувь хүний мөн чанар өр хөвөр тогтхоос ч өмнө ихэлсэн үрд мөнхөд үргэлжлэх болно гэсэн бидний мэдлэгээр тодорхойлогддог хэмээн хэлсэн. Ихэзэн төрөөгүй хүүхдийн талаарх өөрийн үгийг тэргүүн зөвлөл 12 төлөөлөгчийн чуулгаар дамжуулан хүргэсэн бөгөөд энэ нь хэзээч өөрчлөгдөөгүй 100-ны туршид бошилгочдын үгсээр цуурайтан ихэзний биднийг хийгээсэй гэж хүсдэг зүйлсийн талаарх тодорхой бурханлаг ойлголтыг бидэнд өгдөг юм. Есүс Христийн хожимын үеийн гэгэнтүүдийн сүм нь хүний амьдралын халдашгүй байдалд итгэдэг. Тиймээс хувь хүн олон нийтийн зохистой байдлын төлөө сүм үр хөндөхийг эсэргүүцэж гишүүдээ үр хөндүүлэхгүй, хөндөхгүй, үүний төлөө мөнгө төлөхгүй, үр хөндлөлийг товлохгүй байх тухай зөвлөдгөө. Эхэзэн зөвхөн хүчин дүүсэн эсвэл цус ойрцоос болж жирэмсэлсэн үед эсвэл мэрэгжлийн сайн эмч эхийн амнаас эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй хэмээн тодорхойлсон үед эсвэл төрснийхөө дараа хүүхэд амьд мэнд үлдэх боломжгүй. Үр хөвөрлөн ноцтой гажигтайг мэрэгжлийн эмч тодорхойлсон тохиолдлуудыг хүлээн зөвшөөрдөг. Тэргүүн зөвлөл цааш нь үр хөндлөлт нь маш ноцтой асуудал юм. Дээрх ховор нөхцөл байдалд орсон ч үүнийг зөвхөн хариуцлага хүлээх хүн залбирлаар дамжуулан баталгаа хүлээн авсны дараа мөн бусадтай зөвлөлдснийхөө дараа шийднэ гэжээ. 30 жилийн өмнө их эзний бошиглогчид дэлхийд дахинаа өргөх тунхаг гаргасан билээ. Үүнд дараах үгс багтсан байдаг. Бид үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрэлсэн эхнэр нөхөр болон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой хэмээх Бурханы зарилгыг тунхаглаж байна. Мөнх бус амьдралыг бүтээх энэхүү арга замыг Тэнгэрээс тодорхойлсон гэдгийг бид тунхаглаж байна. Бид амьдралын ариун нандин чанар Бурханы мөнхийн төлөвлөгөөнд дэх үүний ач холбогдлыг баталж байна. Төрөөгүй байгаа амьдралыг тэтгэж хамгаалах нь улс төрийн байр суурь биш ээ. Энэ бол их эзний өөрийн бошиглогчдороо дамжуулан баталсан ёс суртахууны хууль юм. Тэргүүн зөвлөлд үйлчилж байсан ерөнхийлөгч баг Ж. Рубин Кларк сүмийн өсвөр үеийнхэн сүнслэг зүйлсээр өсөж сайн мэдээг шолоохон ямар ч нэмэлт хачиргүйгээр сурах хүсэл эрмэлзээр дүүрэн байна хэмээн манай өнөөгийн өсвөр үеийнхнийг гайхалтай сайхан дүрссэн байдаг. Тэд бидний итгэл үнэмшлийн тухай мөн тэдгээр нь үнэн болох талаар гэрчлэлтэй болохыг хүсэж байна. Тэд бол үннийг эрэлхийлэгчд мөн үнний эрэлчид юм хэмээсэн. Бүгдээрээ их эзний ариун явдлын хууль амьдралын халдашгүй байдал төрөөгүй хүүхэд болон тэдний эхийг халамжлах талаар гэр орондоо өсвөр үеийнхэнтэйгээ
халамжийн нийгмлэг болон ахлагчдын чуулга дээр өөр хоорондоо илүү ихтгэл энэрэнгүй сэтгэлээр ярьцгаая. Dear sister, Нэгэн гайхалтай эгч олон жилийн өмнө тохиолдсон явдлынхаа талаар надад бичсэн. Би 17 настайдаа жирэмсэн болж найз залуугаас ямар ч дэмжлэг авахгүйгээ ойлгосон. Би ичиж ганцаардсан ч үр хөндөлөх талаар огт бодоогүй. Надад намайг хайрладаг гэр бүл мөн байн гуулж зөвлөгөө заавар өгдөг бишоп байсан. Би бас бурханд хандаж судруудаа судалж, залбирч, мөн аврагчаараа болон намжлалын үйл явцаар дамжуулан хүч чадлыг олсон. Би залбиралдаа үгүйсэхийн аргагүй хариулт авсан. Энэ нь өр зүрхийг минь эмтэлж байсан ч би охиноо өөрчлүүлэх хэрэгтэйг ойлгосон. Би зоригтой байхын төлөө залбирч, мөн намжлалын талаар дамжуулан аврагчийн хайрыг үгүйсэхийн аргагүй мэдэрсэн болохоор Бурхан бидний залбирал хариулж биднийг хөшрөгжүүлдэг гэдгийг мэдэн хэмээн бичсэн байсан. Нэгэн сайхан хос бяцхан охиныг өршлөн авч сайн мэдээг заан өсгөжээ. Тэр эмэгтэй одоо гэрлэж өөрийн гэсэн сайхан гэр бүлтэй болсон. Заримдаа амьдралыг хамгаалах нь амаргүй бөгөөд үүнийг зовлон тодорхойгүй байдал дагалдаж болно. Саяхан Кэти бид хоёрын хайртай нэгэн залуу хос удахгүй хөөрхөн хүүхэдтэй болох гэж байгаа талаараа бичсэн юм. Аав нь эхнэр маань 17 хоногтой жирэмсэн байхад гайхамшигар бидэнд ирсэн хүүхэд маань даавны хам шинж гэгддэг 21-р хоромсоомын хуваагдлын удамшлын өвчтөй болохыг бид олж мэдсэн. Эмч мэрэгжлийн хүмүүсийн зүгээс жирэмсэлтийг зогсоох талаар бодохыг зөвлөсөн дарамтыг бид мэдэрч байлаа. Хэдэн 7 хоногийн дараа бид хэвлийдэх хүүхэд маань амьдралынхаа эхний жилд зүрхний мэс засал олон удаа хийлгэх шаардлагатай гэдгийг олж мэдсэн. Энэ үйл явцын туршид бид бурханлаг тусламж гуйн чин сэтгэлээсээ залбирсан бөгөөд сүнс биднийг тайтгаруулж байгааг мэдэрсэн. Охин маань тэмгэрлэг эцгийн шилдэг хүүхэд бөгөөд манай гэр бүлд байх дэлхий дээрх ирэх асар их хүсэл тэмүүлэлтэй байгааг мэдүүлсэн ичлэл болон ойлголтыг бид хүлээн авсан гэж бичсэн. Хүүхдийн ээж бид энэ мэдээг сонсоод үнэхээр цочирдож, эргэлзэж үнэндээ сэтгэлээр унсан. 14-7 хоногтой жирэмсэн байхдаа хүүхэд маань зүрхний төрөлхийн олон гажигтай энэ нь хүүхэл өргөж болзошгүйг бид олж мэдсэн. Бид 10-аас 18-7 хоногтой байхдаа маш олон эмч мэрэгжилтэнтэй уулзаж үзүүлсэн. Үзүүлэх болгонд биднээс жирэмслэлтэй үргэлжлүүлэх аль эсвэл тасан зогсоох уу гэж асууж байлаа. Аврагч миний зүрх сэтгэлийг эдгэж бяцхан охиныхоо төлөө баярлан догдолж амар амгалан байдлыг мэдрэхэд минь тусалсан. Тэнгэрлэг эцэг түүнд надад зориулсан төгс төлөвлөгөө байгаа гэдгийг ахин дахин харуулсан бөгөөд би түүнд итгэн найддаг хэмээн бичжээ. Тэд бяцхан охиноо яг 7 хоногийн өмнө үлгээдэг авсан. Шантаршгүй итгэл гайхалтай эр зориг нь Есүс Христийн шавь нарын онцлог шинж юм. Гишүүн байхаа болоод олон жил өнгөрсөн дараа гэрээний зам руугаа эргэн орж санварын болон ариун сүмийн ажлуудаа дахин авахыг даруухнаар эрэлхийлж байгаа эрхтээ эмэгтэй хүмүүстэй уулзах ад завшаа надад тохиодог. Нэг удаа тэргүүн зөвлөлийн нэрийн өмнөөс нэг хүний санварын болон ариун сүмийн ажлуудыг сэргээх ярьцлага хийх болсон юм. Ариун сүмд гэрлэж 3 сайхан хүүхэдтэй болсныхаа дараа тэрээр эхнэртэй болон ариун гэрээндээ үнэнч байж чадаагүй. Ганц үе эмэгтэй жирэмсэж үр хөндүүлэхийг хүсжээ. Уг гэрийн гэгэнтэн эхнэр хүүхдээ төрүүлэхийг тэр эмэгтэйгээс гуйж төрснийхэн дараа хүүхдийг өөрийн хүүхдүүдтэй хамт өсгөхөө амлав. Ганц үе эмэгтэй сайтар бодож жирэмсэлтийг зогсоохгүй байхаар тохиролцсон аж. Энэ үйл явдал болсноос хойш 10 жил өнгөрчээ. Миний өмнө сууж байсан тэрхүү даруухан эгч хүүг өөрийн үрээс ялгалгүй хайрлаж, нөхөр нь алдаагаа засан залруулж, түүнийг болон гэр бүлээ хайрлаж халамжлахыг хичээж байгааг надад хэлэв.
Түүнийг ийн арих үед тэр аав мэгшин ууж байлаа. Бурхны энэ эрхэм эмэгтэй яаж нөхрийнхөө үнэнч бус байсныг нь өдөр бүр сануулж болох хүүхдийг өөрийн хүүхдийн адил хүлээн авч чадсан юм болоо. Яаж? Тэр Есүс Христээр дамжуулан хүч чадлыг олж амьдралын ариун халдашгүй нандин байдалд итгэдэг учраас чадсан байв. Тэр төрөөгүй хүүхэд нь Бурхны гэм зэмгүй цэвэр ариун хүүхэд гэдгийг мэдж байсан. Хайрт ах эгч нараа, дэлхийд даяар төрөөгүй хүүхдүүдийг хайрлах сэтгэл багассаар байгаа нь ноцтой сэтгэл эмтлийн асуудал юм. Бурхан амьдралыг нандинан хайрладаг. Хүүхдүүддээ өгшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах нь түүний ажил өгөөд алдарсуу юм. Есүс Христийн шавь нарын хувьд бид амьдралыг нандинан хайрладаг. Бие биедээ хайртай байваас үүгээр чин та нарыг миний шавь гэдгийг бүгд мэдэх болно. Бидний тусламж ихэд хэрэгтэй байгаа хүмүүстэй хайраа харамгүй хуваалцах болтугай. Би та нарт болон дэлхий дээр ирж буй Тэнгэрлэг эцгийнхээ хүүхдүүдэд хайртай. Есүс Христийн нэрээр аамен. Thank you, Elder Anderson, for that remarkable expression of Андерсон ахаа танд таны өгсөн гайхалтай үгст мөн аврагчин гайхалтай цагаатгал талархаж байна. Өнгөрсөн 1-р сард намайг ариун ёслолын цуглаанд сууж байх үед 10 гаруй залуу эрэгтэй Аароны санваарт дэвшигдэхээр дэмжигдэж байлаа. Би дэлхийн ертөнц нүдний өмнө өөрчлөгдөж байгааг мэдэрсэн юм. Дэлхийд даяар цагийн бүсчлэл бүрд энэ мэт ариун ёслолын цуглаануудад хэдэн 10 мянган дикон багш прист Израилийн цугларалтын нийт хүрээг хамрах насан туршийн санварын тохинулалд томилогдохоор дэмжигдэж байгаад сэтгэл минь хөдөлсөн. Жил бүрийн 1-р сард 100 мянга орчим залуу эрэгтэй толгой дээр гар тавьж ёслолоор дамжуулан тэднийг сэргээлтийн 90 үедх Йосеф Оливер хоёртой болон баптистч Иохан Есүс Христ хоёртой холбосон эрх мэдлийн тод шугамтай холбодог. Манай сүм тэр бүр өөрсдийгөө бусдад ил тод харуулад байдаггүй. Гисэн хэдий ч би шинээр томилогдсон санваартнуудын аянга мэт нүргэн дэлхийд даяар түгхийг хараад баяр баясгалангийн сүмийн хуваар үүнийг олон нийтэд зарлан тунхаглах ёстой биш гэж юу хэмээн бодсоо. Би энэ өдөр бүрээ үлээж, цанд элдэж, салют буудулж, баярын жагсаал хийх хэрэгтэй гэж бодсоо. Бурхны хүч гэж жинхэнэ утгаараа юу болохыг мэдхийн хувьд бид бурханлаг эрх мэдэл дэлхийд даяар үерлэн түгэх үед дэлхийн ертөнцийн хэв маяг нуруу унж байгааг харсаа. Эдгээр залуу эрэгтэй өөрсдийн оршихуй залбирал болон атгаж буй бурхны санваар нь чухал ач холбогдолтой цаг үе газруудад байх аваас эдгээр томилгоо тэдний насан туршийн үйлчлэлийг эхлүүлдэг. Уг зохион байгуулалт бүхий гинжин хэлэхээ нь Бурханаас илгээгдсэн тохинулагч Тэнгэр элчээс ихтэй билээ. Эрт цагийн амилсан баптистч Иохан Йосеф Оливер хоёрт үзэгдэхэд тэдний толгой дээр гараа тавьж надтай хамтран үйлчлэгч та хоёрт би Месаягийн нэрээр Аароны санварыг хүртээж байна. Энэ нь Тэнгэр элч нарын тохинуллын мөн намжлалын сайн мэдээний мөн нүглүүдийн ангишрлийн төлөө усан думбуулалтаар хийх баптизмын түлхүүрүүдийг атгадаг хэмээн хэлжээ. Иохан уг эрх мэдлийг Мосегийн ах буюу түүний санварын хамтрагчийн нэрээр Аароны санвар гэж нэрийдсэн. Эрт дээр үед Аароны санвартнууд ёслолуудыг зааж, ёслолуудад дэмжлэг үзүүлэх зорилготой байсан ба тэдгээр ёслол нь ирээдүйн Месиа буюу их эзэн Есүс Христэд шав байх явдалд төвлөрч байсан. Тооллого номонд Аароны санвартнуудад ёслолын савнуудыг авч явах ажлыг тодорхой заасан байдаг. Чи Аарон ба түүний хөвгүүдийг томил. Тэдний үүрэгт нь ширээ болон үйлчлэлд хэрэгэлдэг ариун газрын сав суулга багтана гэжээ. Амьтнаар тахил өргөх хуучин гэрээний ёслол аврагчийн амьдрал цагаатгалаар гүйцэлдэж мөн солигдсон.
Тэрхүү эртний ёслол нь эзний зоогийн ариун ёслол хэмээн бидний одоогийн нэрлэдэг ёслолоор солигджээ. Их эзэн эртээр үеийнхтэй ижил зүйлийг буюу түүний цагаатгалыг бидэнд сануулахын тулд ёслолуудыг заах түгээхийг одоогийн 10-ны санваартнуудад даалгадаг. Дикэн, багш, престүүд ариун ёслол туслан бусад бүх хүний адил өөрсдөө талах уснаас хүртэхдээ байгуулсан гэрээгээ сахин үүний ажлуудыг хүлээн авдаг. Гэвч тэд эдгээр ариун нандин үүргийг гүйцэтгэх үедээ санварын үүрэг хариуцлагынхаа талаар илүү ихийг ойлгож авдаг. 10-ны санвар нь бэлтгэл санвар гэж нэрлэгдэх учир нь үүний ёслолууд нь тэдэнд их эзний ажлыг хийгээс ирдэг үүрэг хариуцлага баяр баясгалан мэдрэх боломжийг олгодог бөгөөд итгэл найдвар хүсэл мөрөөдөл тээж явах үед төдийгүй амьдрал өхөл хоёр дэнслэх үед ч сүнслэгээр нөлөөлсөн ажлуудыг тунгалах зэрэг урьдчилан тааваршгүй арга замаар тохинулахаар дуудагдж болзошгүй ирээдүйн санварын үйлчлэлд бэлддэг. Ийм чухал хүлээлтэд чухал бэлтгэл шаардлагатай. Сургаалбай гэрээнүүдэд декэн болон багш нар сэрэмжлүүлж, тайлбарлаж, ухуулж, зааж мөн Христэд ирэхэд бид бүгдийг урьдаг байх ёстой гэж тайлбарлсан байдаг. Эдгээрээс гадна престүүд номлож мөн баптизм хүртээх ёстой гэсэн байдаг. Энэ бүхэн үнэхээр их ажил мэт сонсогдож болох ч эдгээр нь бодит амьдрал дээр дэлхийд даяар энгийнээр л хэрэгждэг билээ. Нэгэн бишоп декэний чуулганы ерөнхийлөгчин шинэхэн зөвлөлтөө эдгээр үрийг заажээ. Тийм уг ерөнхийлөгчин залуу зөвлөл чуулга болон тойрогтой эдгээрийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярьж эхлэв. Тэд тойргийн өндөр настай гишүүдэд нь юу хэрэгтэй байгааг мэдэж авч хэрэгцээнийхэн дагуу үйлдэхийн тулд гэрээр нь айлчилж эхлэх хэрэгтэй гэж шийджээ. Тэдний үйлчилсэн хүмүүсийн нэг нь бүдүүлэг зантаа байнга доромжилдог, зарим үед бүр дайсагндаг хөрш болох Аалан байсан юм. Ааланы эхнэр Ванда сүмийн гишүүн болсон ч Аалан бидний хэлдгээр яривхтай нэгэн байв. Гэсэн ч декэнүүд ажиллаа хийхээр очиж цасыг нь хамж хүрдтэн хогийг нь асах явцдаа түүний доромжлыг хошигнолоор хариулсаар байв. Декэнүүдийг үзэн ядахад хэцүү байх болсон учраас Аалан аажмаар тэднийг хайрлаж эхэлжээ. Ингэж явсаар тэд түүнийг сүмд өрөв. Тэр хариуд нь би сүм дургу гэж хэлв. Тэд та бидэнд дуртай шүү дээ. Тийм ч юм чинь хүсвэл бидэнтэй хамт зөвхөн манай чуулганд очоорой гэжээ. Тэрээр бишопын зөвшөөрлөөр чуулганы ангид очисон бөгөөд үргэлжлүүлэн ирсээр байв. Декэнүүдийг багш болж түүнд үргэлжлүүлэн үйлчлэх үед тэдэнд машин засахыг гараараа юм хийж бүтээхийг заажээ. Багш нарыг прест болох үед Аалан тэднийг миний хүүгүүд гэж дууддаг болов. Тэд одоо номлол бэлтгэж эхэлсэн бөгөөд түүнээс хамт номлолын хичээлүүдэд бэлтгэхийг хүсжээ. Тэр тэднийг яах вэ? Гэрт нь дадлага хийж болох ч хизээч сонсохгүй, итгэхгүй гэдгээ тангаргалав. Удалгүй Аалан өвдөж хандлага зөөлрөв. Нэг өдөр тэр чуулган цуглааны үеэр тамхинаас гарахын төлөө тэднээс залбирч өгөхийг хүсжээ. Тэд залбирч өгсөний дараа гэрт нь очиж хамаг тамхиг нь хураан аав. Ааланы эрүүл мэнд муудан эмнэлэг нөхөн сэргээх төвүүдэд хэвтэн эмчлүүлэх үед түүний хөвгүүд түүнд үйлчилж санварын хүч болон жинхэнэ хайрыг чимээгүйхэн үзүүлсээр байв. Гайхамшиг үргэлжилсээр Аалан баптизм хүртэхийг хүссэн ч амжилтгүй нас баржээ. Түүний хүсэлтээр декэнос прест болцохоос хөвгүүд оршуулган дээр шарлыг нь зөөж мөн үг хэлсэн бөгөөд зохих ёсоор сэрэмжлүүлж, тайлбарлаж, ухуулж, зааж мөн Христэд ирэхэд бүгдийг өрсөн. Хожим нь ариун сүмд декэний чуулганы өмнөх ерөнхийлөгч Ааланыг төлөөлөн баптизм хүртэж, Ааланы хөвгүүдийн нэг нь баптизм хүртээсэн юм а. Баптистч Иохны хий гэсэн бүхнийг тэд хийв. Тэд энэ сүм болон дэлхийд даяар декэн багш престүүдийн хийдэг зүйлийг хийсэн. 10-ны санвартнуудын хариуцаж шийдэг зүйлсийн нэг нь ариун ёслол юм. Өнгөрсөн жил би нэгэн сүнслэгээр нөлөөлөгдсөн бишоп түүний гайхалтай эхнэртэй танилцсан юм. Тэд яг өмнөх нь Бямб гаригийн өглөө хүүгийнхээ баптизм руу машинтаа явж байхдаа Тэс хэмээх 2 настай инхри охиноо эмгэнэлтэй бөгөөд гинтийн байдлаар алдсан байжээ. Маргааш өглөө нь тойргийн гишүүд нь
ариун ёслолын цуглаанд эрэхтэй төгс төгөлдөр бяцхан охиныг алдсандаа зовж хандлан сэтгэл нь ихэд эмзэглэж байв. Тэр өглөө хинч бишоп түүний эхнэр гэр бүлийнх нэгэн сүмд ирнэ гэж төсөөлөөгүй байсан боловч тэд цуглаан эхлэхээс хэдхэн минутын өмнө чимээг өхөн орж ирэв. Бишоп эндэр дээр гараад зөвлөхүүдийнхээ дунд суухын оронд ариун ёслолын ширээнд престүүдийнхээ дунд суув. Зовж шаналн нойргүй өнгөрүүлсэн тэрхүү шөнө тэрээр ойлголт амар амгалан гэрэлхийж байхдаа гэр бүлд нь хамгийн их хэрэгтэй байгаа мөн тойргийнханд нь ч хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол бишоп тойргийнх нь 10 санварыг ерөнхийлөгч гашуудж буй аав ариун ёслолын гэрээний амлалтуудыг хэлхийг сонсох юм гэдгийг мэдэрчээ. Тиймээс удалгүй тэрээр тэдгээр присттэй хамт өвдөг өсөгдөн эцэгтэй хандан ярив. Уй гашуугаар дүүрсэн тэрээр энэ амьдралд хэн нэгэнд чангаар хэлхийг зөвшөөрсөн хамгийн хүчрхэг үгсийг өгүүлсэн юм а. Эдгээр нь мөнхийн үг, үр дагаврын үгс, ёслолын үгс, гэрээний үгс. Бидний энэ амьдралын гол зорилготой Тэнгэрлэг эцгийн бидэнд зориулсан төлөвлөгөөний хамгийн гайхамшигтай үр дагавартай холбодог заавар билээ. Тэрхүү цуглааны байранд ирсэн хүмүүс бидний нэм гариг бүр цуглааны байруудад сонсдог үгсээс олж юу олж сонссныг та нар төсөөлж байна уу? Ай бурхан мөнхийн эцэг минь үүнээс хүртэх хүн бүрийн бодголын тусын тулд тэд таны хүүгийн биеийг дурсан идэж болохын тулд түүний сүнсийг өөрсөддөө үргэлж хамт байлгаж болохын тулд тэд өөрсөдөө таны хүүгийн нэрийг авч мөн үргэлж түүнийг санахад мөн өөрсдөд нь өгсөн түүний зарилгуудыг сахихад бэлэн гэдгээ ай бурхан мөнхийн эцэг танд гэрчилж болохын тулд энэ талхыг ажиллаж мөн ариусгахыг таны хүү Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна. Амен. And then, oh God, the eternal Ай бурхан мөнхийн эцэг минь үүнээс уух хүн бүрийн бодголын тусын тулд тэд өөрсдийнх нь төлөө асгаруулсан таны хүүгийн цусыг дурсан үүнийг үйлдэж болохын тулд түүний сүнсийг өөрсөддөө хамт байлгаж болохын тулд тэд үргэлж түүнийг сандаг гэдгээ ай бурхан мөнхийн эцэг танд гэрчилж болохын тулд энэ дарсыг ажиллаж мөн ариусгахыг таны хүү Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна. Амен. Тэрхүү сайн эцэг их хоёр уг амлалт биелэгдсэн гэдгийг гэрчилдэг. Тэд үүр тайтгаруулах түүний сүнсийг өөрсдөө хамт байлгаж чадсан юм. Аароны санвартнууд санварын хүч, ёслол, үүргийн хамтаар Тэнгэр элчийн нарын тохинуллын мөн намжлалын сайн мэдээний мөн нүглүүдийн ангижлалын төлөө усан думбуултаар хийх баптизм мэн түлхүүрээр дамжуулан бид бүгдийг ажилтгахт би үрд талархдаг. Есүс Христийн нэрээр амен. Reveal
We once lived in a home surrounded by Нэгэн цагт манайх гайхалтай үзэсгэлэнт модны дунд амьдардаг байлаа. Байшингийн хаалганы хажууд үзэсгэлэнтэй нэгэн уд мод байдаг байв. Нэгэн гунигтай орой хүчтэй шурах шурч уг мод патхийн газар тунсан юм. Модыг үнцээрээ сугарч газар унсныг харахад харамсалтай байлаа. Түншний мод болгож огтлохоор гинжит хөрөөгөө асаагаад хөрш маань гүйж ирээд намайг болиосон юм. Тэр намайг модоо ургахгүй хэмээн итгэл алдарсныг зэмлээд үгүй хийхгүй байхыг аргад нь захив. Тэрээр газар дор үлдсэн ганц үндэс рүү заагаад хэрв модыг дээш нь болгоод мөчрүүдийн тайран тижээж арчилбал үндэс нь дахин бэхлэгдэх боломжтой гэж хэлсэн юм. Аль хэдийн унаад гэмтчихсэн мод тисэж үлдээд дахин ургана гэдэгт би үл итгэн эргэлзэж байлаа. Мод дахин ургаж эхэлсэн ч дараагийн шургыг тисэж гарна гэдэгт би эргэлзэж буугаад очив. Модыг ургана гэдэгт хөршинхөө итгэлтэй байгааг хараад би түүний төлөвлөгөөг дагахаар шийдсэн юм. Эцэст нь яасан гэж хэсэг хугацааны дараа модыг үндэслэж эхлэхэд модонд амьд үлдэх найдвар байгаа нь харагдав. 12 жилийн дараа тэр мод одоо бат бэх үндэстэй, эргэн тойрондоо өнгө үзэмж нэмсэн, мөчөр навчсан ургаж төлцсөн хүч чадал дүүрэн мод болжээ. Дэлхийд даяар гигантнүүдтэй уулзаж явахдаа би энэхүү уд модны талаар мөн бүх зүйл алдагдсан мэт санагдах үед ч найдвар байж болдгийг сандаг. Зарим хүн нэгэн цагт уд мод шиг сургаалын талаар хүчрхэг бас гүн гүнзгий гэрчлэлтэй байсан. Дараа нь ямар нэг хувийн шалтгаанаар тэрхүү гэрчлэл нь суларч итгэлээ алдахад хүрсэн. Бусд нь сайн мэдээний хөрсөнд суусна, тэр нарийнхан үндснээс зууран байж үлддэг. Гэсэн ч шав байхаа ахин сонгоод өөрсдийн гэр болсон сүмдээ эргэн ирж буй олон хүний түүхээс би дахин урам зориг авдаг. Тэд үн цэнгүй түлшний мод мэт болсон итгэл үнэмшлээ үл тоохын оронд сүнслэг өдөөлт хийгээд буцаж ирээрэй гэсэн харин урилгад хариу үзүүлсэн. Би Солонгост газны чуулганд оролцож байхдаа нэгэн эргэж ирж буй гишүүний миний сул тал итгэлгүй байдлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн надтай холбоо барьсан анх нарт мөн үргэлж сайхан сэтгэлээр ханддаг гишүүдэд талархаж байна гэж хуваалцахыг сонссон юм. Надад маш олон итэх султай гишүүн найз байдаг. Тэдний нэг нэгэндээ сүмдээ эргэн ирж итгэлээ эргүүлэн аав гэж хэлдэг нь хөгжилттэй санагддаг. Тэд бүгдээрээ л итгэлээ санагалздаг байх гэж би боддог. Итгэлээ өгүүлж буй бүх хүнд хандан хэлэхэд би та бүхнийг эргэн ирэхэд урьж байна. Та бүхнийг гигантнүүдээ хамт дахин шүтэн биширч эхлэхэд итгэл тань хүчрэгжин гэдгийг би амлаж байна. Африкаас номлолд үйлчилсэн номлогч сүмийн нэгэн ахмад удирдагчид соёлын уламжлалын талаар заасан сургаалаас нь болж гомдож улмаар сүмээс явсандаа уучлал гуйж өршөөл хүссэн захидал бичжээ. Гомдсон гомдлоо 15 жилийн турш тээж маш хүнд төлөөс төлөх босондоо гунигтай байна. Би төсөөлж байснаасаа хавьгүй ихийг дэндүү ихийг алдсан. Тэр хүртлэх замдаа гаргасан байж болох хор уршгаа бодохоор туйлын их ичиж байгаа ч юуны өмнө буцах замаа олсондоо маш их баяртай байна гэж тэрээр сэтгэлээ даруухан илэрхийлсэн ажээ. Юу алдснаа ухаарч буй хүн болгоныг сайн мэдээний баяр баясгалант жимснээс дахин нэг амсаж болохын тулд эргэн ирээрэ хэмээн урьж байна. Америкийн нэгдсэн улсад сүмээсээ олон жил холдсон нэгэн эгч байв. Түүний эргэж ирсэн түүх сүмээс холдон явсан хайртай хүмүүсийнхээ төлөө шаналн завдаг эцэг эхчүүд гэр бүлийн гишүүдэд хүчрхэг соргомж болдог. Тэр ийм бичжээ. Би сүмээс сайн мэдээнээс нэг талаараа гэр бүлээсээ холдсон тоо томшгүй олон шалтгааныг жагсаан бичиж чадна. Гэхдээ тэр шалтгаанууд тийм ч чухал биш юм. Би ганцхан том шалтгаанаар сүмээс холдоогүй. Мянган сонголт хийсэн байх. Харин миний үргэлж мэддэг байсан нэг зүйл бол эцэг эх маань нэг л том шийдвэр гаргасан бөгөөд түүндээ бат зогссон байв.
тэд намайг зүгээр л хайрлахаар шийдсэн юм. Миний өмнөөс хэр их хөнөөлмөс урссныг, хідэн шүн нойргүй хонсныг, зүрх сэтгэлийн хичнээн олон залбирал хэлэгцнийг би мэдэхгүй. Тэд үйлдсэн гим нүглүүдийн минь төлөө намайг шүүмжлээгүй. Харин гим нүгэлтэй амьдарч байхад ч тусламжийн гараа сунган хайрладаг байв. Тэд намайг гэртээ гэр бүлийн цугларалт дээр эвгүй байдалд оруулдаггүй байсан. Харин би өөрийн хийдэг зүйлсээсээ болж тийм мэдрэмж мэдэрдэг байв. Харин ч тэд намайг халуун дотноор хүлээн авсан хэвээр байв. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр тэд миний гэрэл бүдгэрхийг харсан ч намайг хэн болж чадахыг мэддэг байсан. Сүмээс холдох зам минь ярвигтай байсан шиг эргэн ирэх замч амаргүй байв. Гэвч эргэн ирэхэд хэцүү санагдаагүй нэг зүйл бол байх ёстой газраа эргэн ирж байгаа мэт мэдрэмж төрсөн явдал байв. Миний өнөөдрийн захиас бол ялангуяа сүнсийг өмнө нь мэдэрч байсан ч одоо эргэн ирэх боломж байгаа эсэх мөн Иесус Христийн сэргээгдсэн сүмд өөрсдийг нь оруулах орон зай бие эсгэд эргэлзэж буй хүмүүст зориулагдсан юм. Мөн өнөөдөр хэлэх үгээд дөнгөн данган тисэж байгаа мөн холдон явхаар уруу татагдаж буй хүмүүст зориулж байна. Энэхүү захиас ямар нэгэн сорилтч, буруу шаалтч биш бөгөөд та нарыг сүнслэг гэртэн урьж буй чин сэтгэлийн хүсэл бөгөөд хайрын урилга юм. Таныг аврагч Иесус Христийн энэ агуу амлалт хайрын урилгыг сонсохдоо ариун сүнсний гэрчлэлийг мэдрээсэй хэмээн би залбирч байна. Та нар бүгд эдүүгээ би та нарыг эдгэж болохын тулд та нар надад эргэн ирж мөн нүглүүдээ намчилж мөн хөрвүүлэгдэхгүй гэж үү? 7 хоног бүр олон хүн сүмийн үйл ажиллагаануудад оролцсон аврагчийн шав болохоор эргэн ирэх урилгад хариу үйлдэл үзүүлж Иесусийн амласан эдгэрлийг чимээгүй мөн даруухан эрэлхийлсээр байна. Олны амд амьдсан яриаг няцааж хэлэхэд залуучууд илүү олноороо хүчтэй хэвээр үлдэж мөн Иесус Христэд итгэх итгэлээ өсгөхийг сонгож байна. Капернаумд Иесусийн зарим дагалдагч түүний сургаалыг даахад хэцүү гэж үзээд түүнээс явхаар сонгоход тэрээр төлөөлөгчдөө хандан та нар бас явахыг хүсэж байна уу гэж асуужээ. Энэ бол бидний хүн нэг бүрийн хувьд ховын сорилттой нүр тулах үед өөрөөсөө асуух ёстой асуулт юм. Петрийн Иесуст хандан эзэн бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс танд байна гэснэ нь үеийн үед үн цэнэ алддаггүй тод томрун хариулт байв. За аврагчийн түүнд эргэн очих урилгын талаар боддож үзэх үедээ уд модны түүхийн талаар та юу сурч байна вэ? Буцаад очих аялал заримдаа ямар амар хэлбэр мөн ая тухтай биш үнцэнтэй юм. Манай уд модыг дахин өндөх үед бүх мөчийг нь тайрсан байв. Энэ нь тийм сайхан харагдаагүй. Бидэнд хуучин арга барилаа орхиж бардамлаасаа салах үед эмзэг тусанч болох юм. Модны үндэс их бий болох Иесус Христэд болон түүний сургаалд итгэлээ төвлөрүүлэх нь эргэн ирэх анхны алхмаа тавихад найдвар эр зоригийг өгөх болно. Хоёрдугаарт манай уд модонд өмнөх хүч чадал, гоо үзэсгэлэнгээ эргэн олоход олон жил шаардагдсан ч одоо урдынхаасаа ч илүү хүчтэй мөн үзэсгэлэнтэй болсон. Таны итгэл гэрчлэл өс нэмэгдэж байх үед төвчээртэй байгаарай. Энэ нь олон жил хаагуур явж байгаа дэрвдэ гэх мэт бодлогогүй хэлсэн үгэнд гомдохгүй байхыг хэлнэ. 3-дугаарт бид уд модоо байнга анхаарч арчлаагүй байсан бол мод хизээж тисэж үлдэхгүй байх байсан. Та хэзний өргөөнд шүтэн биширч 7 хоног бүр ариун яслын ширээний ард найрлахтаа гэрчлэл итгэлээд тижээн тэтгэх болно. 4-дүгээрт уд модны мөчр олон навчуудыг дахин ургуулахад нарны гэрэл хэрэгтэй байсан шиг та нар мэдрэмж болон сүнснээс ирж буй гэрчлэлд мэдрэмтгий хандвал та нарын гэрчлэл мөн адил өсөх болно. Олон удаа дуудагдсан боловч би сонсхийг хүсээгүй гэж өөрийн итгэхгүй гишүүн байсан үеэ дурдсан Амелекээс суралцаарай. 5-т манай хөрш уд модыг ямар мод болохыг мэдэж байсан.
Их эзэн ч мөн адил та нарын бурханлаг чадварыг болоод та нарын итгэл гэрчлэл ямар болох боломжтойг мэддэг. Тэрээр хэн нэг сүм дэргэн авчирхаар чармаахаа хизээж болохгүй. Есүс Христийн цагаатгалаар дамжуулан эвдэрсэн бүхэн эдгэрэх боломжтой. Би хүмүүсийг эргэж ирэхэд Тэнгэрт баяр хөөр болдгийг гэрчилж байна. Та хайрлагдсан нэгэн бөгөөд та бидэнд хэрэгтэй байна. Есүс Христ бол бидний аврагч. Тэр биднийг өөрөө нэргэн очисон бүх хүнийг илүү агуу амар амгалан баяр хөөрөөр адилна гэдгийг гэрчилж байна. Түүний нэгүслийн мотор хомигдаагүй. Дэлгэтэй байгаа бөгөөд тань руу сунгаастай байна. Таны хувьд эргэн ирэхэд оройтойгүй. Та нар гэртээ тавтай морилоорой. Есүс Христийн нэрээр амен. When I was 17, би 17 настай байхдаа найз Хосе Луист хэрхэн сэлхий зааж өгнө гэж түүнтэй тохирсон юм. Тиймээс нэг өглөө бид дадлага хийхэр болов. Бидний хичээл дуусаж намайг усан сангаас гарч явах гэж байтал найз маань тусламж ирэн хашгирхан тэр усан сангийн гүнзгий хэсэгт живж байлаа. Би шалавхан ус руу өсрөн орж түүний зүг сэлж байхдаа тусламжгүй залбирав. Намайг гараас нь татан уснаас гарах гэтэл амт тэмцсэн найз минь миний нуруунд дээр гарч хүзүүг минь боочхов. Ингээд бид хоёул живж эхэллээ. Бид уснаас гарахаар байдгаараа хичээх үедээ хамаг чадлаараа Бурханаас гайхамшигын гуйн залбирсан. Тэгтэл Бурханы хүч илчлэгдэж алгуур хэрнээ тасралтгүйгээр нэгэн гар намайг усан сангийн гүйхэн хэсэг рүү түлхэж биднийг аюулгүй газар авчирч байгааг би мэдрэв. Энэхүү туршлага ерөнхийлөгч Рассел М. Нельсоны заасан усанд живж буй хүн гараа сунган амьсгаа авах гэж тэмүүлж хүч гаргадаг шиг та нарыг их эзний хүчийг амьдралдаа авахар тэмүүлэх үед Есүс Христийн хүч та нарыг байх болно гэсэн чухал хичээлийг нотлон харуулсан юм. Хайрт хүүхдүүдээ, залуучуудаа би өнөөдөр та нарт хандан Есүс Христэд итгэх итгэлийн чухал зарчмын талаар ярихыг хүсэж байна. Христэд итгэлтэй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь бид түүнд итгэдэг эсвэл тэр байдаг гэсэн гэрчлэлтэй байна гэсэн үг үү? Энэ нь эхлэл байж болох ч үүнээс хавьгүй илүү зүйл юм. Та нар итгэлийг найдвар гэдэг талаас нь бодож байсан уу? Гэр бүлийн гишүүн эсвэл найз гэх мэт хамгийн их найддаг хүнээ бодоод үзтээ. Та нар яагаад тэдэнд найддаг вэ? Магадгүй та нар тэдний байнга үзүүлдэг хайр, тусламжийг олж харснаас болсон байх. Бид Христэд итгэлтэй байх үед түүний ажлуудыг таньж мэдэн түүнтэй найдвар тээсэн харилцааг үүсгэдэг. Та нар Христэд найдах найдвараа хэрхэн нэмэгдүүлж чадах вэ? Саяхан болсон өсвөр үеийнхний онцгой цугларалт дээр та бүхнийг амьдралдаа Тэнгэрлэг гэрлийн цацраг хүлээн авсан мөчөө бясалган бодоход урьсан билээ. Уг дасгалыг туршиж үзээрэй. Эхлээд Христийн талаар түүнчлэн түүний цагаатгал сайн мэдээнээс та бүхний амьдралд ирдэг аз жаргалын талаар бясалгаарай. Дараа нь Бурхан та нарын төлөө, та нарын хайртай дотны хүмүүсийн төдийгүй судруудад гардаг хүмүүсийн тал зогсож байсан амьдралыг тодорхойлох сүнслэг дурсамжуудыг тэмдэглэж аваарай. Эдүүгээ сүнс та нарын мах бодын зүрхэн самбарт сийлэх хүртэл эдгээр гэрчил та нарын амьдралд хүчийг авчрахгүй. Тиймээс зөв цаг нь ирэхэд эдгээр гайхамшиг тохиолохоор Бурханы бэлдсэн бүхнийг тунгааж мөн тэмдэглэж аваарай. Дараа нь энэ дасгалыг Бурхантай илүү ойр болох зорилгоор ашиглаарай. Тэнгэрлэг эцэг тандан анх удаа залбирч буй мэт залбир. Түүний ажлуудад хайр, талархлаа илэрхийл. Тэр та нарын талаар, та нарын амьдралын зүг чигийн талаар юу гэж бодож байгааг хүртэл асуу. Хэрв та нар чин сэтгэлтэй мөн даруй байх юм бол түүний хариултыг сонсож Тэнгэрлэг эцэг Есүс Христ хоёртой удаан үргэлжлэх хувийн харилцааг эхлүүлэх болно. Тэр бүхэл та нарын шашны дадал хэвшлүүд утга учиртай болно. Жишээлбэл
та нар залбирч, судар судалж, ариун сүмд шүтэн бишрэхийг тэднийг таньж мэдэх, тэдэнтэй хамт байх боломж гэж үзэн тэсэн ядан хүлээх болно. Итгэл нь биднийг Есүс Христэд найдах үед нахиалж, түүнд итгэлтэй үнэнч байх үед цэцгэлдэг. Хэрв та нар Христтэй үнэнч харилцаатай байхыг хүсвэл гэрээнүүдийг байгуулж тэдгээрийг итгэл үнэнч байдлаар эрхэмлэдэгэ түүнд харуулаарай. Есүс Христтэй гэрээнүүдийг байгуулах нь найдвар төрүүлдэг. Тэдгээрийг эрхэмлэх нь итгэлийг бий болгодог. Би өөрийн жишээг хуваалцъя. Хүүхэд байхдаа би ээжийнхээ ганцаараа уйлаад сууж байхыг харав. Яагаад уйлсныг нь асуухад тэр зөөлнөөр чи сайн хүү байх хэрэгтэй шүү гэж хэллээ. Би өөрийгөө түүний гуниг зовлонгийн шалтгаан биш гэдгийг мэдэж байсан ч ээжигээ хинээс ч илүү хайрлаж түүнд найддаг байсан тул түүний амьдралыг хэцүү биш болгохыг хүсэж байлаа. Тиймээс би үргэлж хамгийн сайн хүү байхыг хичээж түүний бахархал болно хэмээн 9 настай хүүхдээс гарч болох хамаг л чухал царай гарган нулимсаа цэлэгнүүлэн андгаалсан юм. Уг амлалт миний хувьд ямар хүчтэй байсныг мөн одоо ч тийм байгааг та нар төсөөлж байна уу? Түүнд амласан амлалт амьдралыг минь чиглүүлсэн. Би альва шийдвэрийг гаргахаас өмнө үйлдэлүүд маань түүнд таалагдах болов уу гэж боддог байсан. Ээжтэйгээ харилцаа уг амлалттай нэгдэж амьдралынхаа турш бие авч явахад хөтлөх зангуу болсон юм. Олон жилийн дараа Есүс Христийг илүү сайн таньж мэддэг болсноор би хэрхэн түүнд итгэлээ тавьж болохоо аль хэдийн мэддэг болсон байв. Их эзэнтэй гэрээнүүд байгуулж сахих үед тэрээр нүглүүдийг минь өршөөж, амьдралыг минь чиглүүлж, бодголыг минь цөм хүртэл намайг хайраар дүүргэсэн. Христ миний дотор түүний гих гүн гүнзгий хайр, хүндлэл, үнэнч байдлыг суулгасан. Та нар яагаад итгэл бол үйлдлийн зарчим гэдгийг мөн итгэлгүйгээр Бурхан таалагдана гэдэг боломжгүй гэдгийг ойлгож байна уу? Та нар түүнд таалагдах зүйлийг хийхээр хичээх үедээ Египт дэх Йосеф Потифарын эхнэрт уруу татагдах үедээ хэлсэн шиг би яаж ийм ёрын муу хэрэг хийж Бурхандаа нүгэл үлдэх билээ гэж хэлэх болно. Та нар эсэргүүцэлдээ нүүр тулахдаа залуу бошгоч Йосеф шиг би үүнийг мэддэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ. Би үүнийг үүсгэж чадахгүй. Ингэснээр Бурханы гомдооно гэдгийг би яавч мэдэж байсан гэж хэлэх болно. Тиймээс Есүс Христэд итгэх итгэл бол үнэнч байдал болон хайрын үндсэнд үүссэн найдварын холбоо юм. Өөрөөр хэлбэл бид Бурханы нэгүүлсэнгүй хайранд талархаж түүний зарилгуудыг сахин үнэн чараа харуулдаг. Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж өөрийгөө түүнд илчлэн хэмээн Христ амласан. Хэрв та нар түүнд үнэнч байхаа амлах юм бол тэр та нарт хайраа илчлэх болно. Гэхдээ та нар түүний гайхамшиг шаардлагатай болсон хүнд хэцүү нөхцөлд ямар хариу үзүүлэх вэ? Сорилт бэрхшээл учрах нь зайлшгүй. Заримдаа аимшигтай байх хэдий ч 2025 оны өсвөр үеийн Батбөх байдлын төлөөх чуулганы уран дээр бодол болгондоо надад хандагтун бүү эргэлз бүү ай хэмээн өрсөн шиг айхгүйгээр түүн рүү алхаарай. Та нар хэрхэн айхгүйгээр түүн рүү алхаж чадах вэ? Та нар өөрсдөө газрын зураг дээр тэмдэглэгдээгүй газараар явж буй эрэл хайгуулч гэж төсөөл. Өмнөх саадаа давахын тулд та нарт гэрлийн их сурвалж хэрэгтэй. Бурханд итгэлтэй байдал, түүнтэй харилцах байнгын харилцаа бол дэнлүүний тань түлш юм. Тиймээс та нар харанх үе, ам өрссөн нөхцөл байдалтай тулгарх үедээ сохроор алхахын оронд үл мэдэгдэх зам дээр найдварын туяа тусахын тулд Христэд итгэх итгэлийн тосоор дүүргэсэн дэнлүүгээ асаах болно. Та нарын өнгөрсөн туршлагууд их эзэн аялалд тань та нарыг дэмжинэ гэх найдварыг нэмэгдүүлэх болно.
Та нар Христэд итгэл найдвараа хэр хол явах вэ? Миний усан сангийн түүхийг санаж байна уу? Цөхрөнгөө барсан тэр мөчөд гайхамшиг миний санснаар ирсэн ч үргэлж бидний тааллын дагуу байна гэсэн баталгаа бурхан өгдөггүй. Христ бидэнд ажлуудыг өгөхөөр сонгох үед бидний итгэл түүн дээр, найдвар маань түүний ажлууд дээр төвлөрөх ёстой. Гайхамшиг хүлээ. Гэхдээ бурханыг амьдралдаа ялуул. Залуу найзууд минь ээ. Бид та нарт хичнээн хайртайг мөн найддаг гэж та нар бурханы гэр бүлд харьяалагддаг бөгөөд гэрээний хүүхдүүд юм. Есүс Христэд итэг. Мөн түүнд найд. Тэр та нарт түүний жинхэнэ шавнаар болох боломжийг олгох болно. Би та бүхнийг өнөөдрөөс эхлэн Есүс Христтэй харилцах харилцаагаа тижээн тэтгэхэд урьж байна. Түүнийг хизээч орхихгүй гэдгээ амл. Та нарын үнэнч байдал, хайр, Христэд итгэх итгэл, та нарын зан байдал, мөн чанарыг түн шиг болгон төлөвшүүлэх болно. Та нар сатааны дайралтыг давах итгэл, хүч чадлыг олж авах болно. Түүнчлэн та нар алдаа гаргах үедээ түүний өршөөлөг эрэлхийлэх болно. Эцэст нь та нарын ирээдүй гэрэл гэгээтэй байх болно. Тэр та нараас хүссэн хүлээдэг аливаа зүйлийг хийх өөрийн хүчийг тэр байтугай түүний орчхууд эргэн очих хүчийг та нарт итгэл хүлээлгэн өгөх болно. Би та нарт гэтлэх хайрын дууг дуулахаас мөн түүний хайрын мутраас мөнхөд хүрээлүүлэхээс ирдэг баяр баясгалыг гэрчилж байна. Есүс Христийн ариун нэрээр амен. As directed by Brother Anderson, the congregation will join. Цугларагсад Андерсон ахын дохиогоор үндэстнүүдээ сонс дуулыг найрал дуучидтай хамт дуулна. Дараа нь 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Dale G. Renland бидэнд хандан үг хэлнэ. Түүний дараа далайн ахлагч Hans de Boom үг хэлнэ. This is the Saturday afternoon session. Энэ бол Есүс Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүмийн жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы Бямб гарагийн үдээс хойш хуралдаан юм.
My dear brothers and sisters, last October, President Russell өнгөрсөн 10 дугаар сард ерөнхийлөгч Russell Nelson одоо миний ч мөн та нарын ч хувьд өөрсдийн их эзэн аврагч Иесус Христийн 2 дахь ирэлтэд бэлтгэх цаг ирээд байна хэмээн заасан. Ерөнхийлөгч Nelson 2 дахь ирэлтийн талаар үргэлж баяр баясгалантай өөдрөг үзлэр ярьдаг билээ. Гэвч саяхан хүүхдийн хэсгийн нэг охин 2 дахь ирэлтийн талаар ярих бүрд санаан зовдох тухайгаа надад хэлсэн юм. Есүс дахин ирэхээс өмнө муу мухай зүйлс тохиолдох учраас би айж байна гэж тэр хэлэв. Энэхүү мэдрэмж нь зөвхөн хүүхдүүдээр хязгаарлагдахгүй. Тэр охинд та нарт бас надад өгөх хамгийн сайн зөвлөгөө бол аврагчийн сургаалыг дагах явдал юм. Түүний зааврууд учир битүүлэг нарийн төвхтэй биш юм. Бид тэдгээрийг дагдаг бол айж санаа зовох хэрэггүй. Мөнх бус амьдрал дэх тохиолдлын төгсгөлд Есүс Христэс хизээ дахин ирэхийг нь асуужээ. Тэр хариулахдаа 2 дахь ирэлтээр ч бай, эсвэл бид энэ дэлхийг орхих үедээ ч бай. Түүнтэй уулзахад хэрхэн бэлтгэх талаар Матай 2:5-д сэтгэлэгдсэн 3 сургаалт зөвлөлийг заасан. Түүнтэй уулзахаар хувийн бэлтгэлээ хангах нь амьдралын зорилгын гол цөм учраас эдгээр сургаал маш чухал юм. Аврагч эхлээд 10 охины сургаал зөвлөлийг хэлэв. Энэхүү сургаал зөвлөлд 10 охин хурмын найрт орчжээ. 5 нь ухаалаг байж, гинлүүгээ дүрэх тас авчрахад нөгөө 5 нь мунхаг байж авчраагүй байлаа. Сүйт залуу удахгүй ирнэ гэдгийг зарлахад мунхаг охид тас худалдаж авахар явжээ. Тэднийг эргэж ирэхэд дэндүү оройтсон байв. Нарийн хаалга хаалттай байлаа. Есүс энэхүү сургаалт зөвлөлөөс бидэнд тус болох 3 зүйлийг онцлсон. Тэр мөн намайг сүр жавхландаа залран ирэх тэр өдөр 10 онгон охины талаар миний ярьсан сургаалт зөвлөл хэрэгжих болно. Учир нь мэрэгэн бөгөөд үннийг хүлээн авсан. Мөн ариун сүнсийг өөрсдийн хөтөж болгон авсан. Мөн мэхлэгдээгүй тэд үннээр би танарт хэлнэ. Тэд тэр өдрийг тэсэн гарах болно хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл тэд амьд үлдэж өсөн дэвжих байсан учраас айж санаа зовох хэрэггүй байв. Тэд ялах болно. Хэрэв бид ухаалаг байх юм бол санаарын яслал гэрээнүүдээр дамжуулан Есүс Христийн сайн мэдээг хүлээн авснаар үннийг хүлээн авдаг. Дараа нь бид ариун сүнсийг өөрсдөө өргөлж хамт байх үед зохистой байхаар хичээх хэрэгтэй. Энэ чадварыг хувь хүн өөрөө туслаар олж авах ёстой. Тууштай хувийн сүсэг бишрэлийн үйлслүүд нь ариун сүнсэнд биднийг удирдах боломж олгодог. Есүсийн онцлсон 3 дахь зүйл нь хуурам эхлэлтээс зайлсхийх явдал юм. Аврагч хэрв нэгэн та нарыг төрөлдүүлэхгүй болгоомжил. Учир нь олноороо Христ бол би байгаа юм хэмээн нэрээр минь ирж олныг төрөлдүүлнэ хэмээн сэрэмжлүүлсэн. Дүрсгэгчид сонгомол хүмүүсийг хүртэл мэхлийг хичээх бөгөөд олон шавь мэхлэгдэх болно гэдгийг аврагч мэдэж байсан. Бид бурханлаг эрх мэдлийг хуурамчаар тунхагладаг хүмүүст итгэх юм уу? Цөл рүү эсвэл дотоод өрөөний зөөрлөл болсон газрууд руу хуурамч багш нараар заалгахыг эрхлэн явах ёсгүй. Морны ном бидэнд хуурам мэхлэгчдийг шавнараас хэрхэн ялган таних талаар заадаг. Шавнар үргэлж бурханд итгэх, түүнд үйлчлэх, сайныг үлдэхийг хөхөлн дэмждэг. Бид аврагчийн итгэлтэй шавнар болох найдвартай хүмүүсийг эрэлхийлж тэднээс зөвлөгөө авахдаа мэхлэгдэхгүй. Түүнчлэн бид ариун сүмд тогтмол шүтэн биширснээр хуурам мэхлэлтээс зайлсхийж болно. Энэ нь бидэнд алсын хараагаа мөнхийн зүйлсэд хандуулахад тусалдаг бөгөөд биднийг гэрээний замнаас маань сарниулж, холдуулж болох нөлөөнөөс хамгаалдаг. Энэ 10 охины сургаалт зөвлөлийн гол сургамж нь бид сайн мэдээг хүлээн зөвшөөрч ариун сүнсийг өөрсдөө хамт байлгахыг эрэлхийлэн хуурам мэхлэлтээс зайлсхийснээр ухаалаг байх явдал юм аа. Ухаалаг 5 охин тосгүй эргэстэд тусалж чадахгүй.
Хинч бидний өмнөөс сайн мэдээг хүлээн авч, ариун сүнсийг өдөртөнч болгон авч, хуурам эхлэлтээс зайлсхийж чадахгүй. Бид үүнийг өөрсдийнхөө төлөө хийх ёстой. Дараа нь аврагч талантын тухай сургаалт зөвлөлийг айлтсан. Энэ сургаалт зөвлөлд нэг хүн 3 зарцтай өөр хэмжээний талант буюу мөнгө өгчээ. Тэрээр нэг зарцтай 5, нөгөөд нь 2, удаахт нь 1 талант өгчээ. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр эхний 2 зарц нь хүлээн авсан мөнгөө 2 дахин өсгөжээ. Харин 3 дахь зарц ганц талантаа газарт булчгчээ. Авсан талантаа үржүүлсэн 2 зарцтай эзэн нь сайн байна, итгэмжит зарц минь. Чи цөөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор хэмээн хэлдэг. Харин авсан талантаа газар болсон зарцаа олиггүй муу залах уу боол хэмээн зэмлжээ. Уг зарцын талантыг нь аваад хөөн явуулжээ. Хэрв энэ зарц талантаа 2 дахин өсгсөн бол бусад зарцын нэгэн адил магтаал хүртэж шагнуулах байлаа. Энэ сургаалт зөвлөлийн нэг захиас нь Бурхан биднийг хүлээн авсан чадваруудаа өсгөн хөгжүүлэхийг хүсэн хүлээдэг боловч өөрсдийн чадварыг бусдынхтай харьцуулахыг хүсдэггүй. 18 дугаар зууны Хасидын эрдэмтэн Аниполийн Зосиагийн тайлбарыг авч үзье. Зоси алдартай багш байсан ба өөхөх төхөж байгаагаа мэдээд хайж байв. Шавнар нь "Багшаа, та яагаад айдас автна вэ? Та сайн сайхан амьдэрсэн. Бурхан танд агуу шагналт сойрох нь гарцаагүй" гэцгээжээ. Зоси хариуд нь "Хэрэв Бурхан надад 'Зосиа, чи яагаад Мосе шиг болоогүй юм бэ?' гэвэл яагаад гэвэл та Мосед өгсөн бодголын агуу байдлыг надад өгөөгүй гэж хэлнэ. Хэрэв би Бурханы өмнө зогсоод тэр надад 'Зосиа, чи яагаад Соломон шиг болоогүй юм бэ?' гэвэл би учир нь та надад Соломоны мэрэгэн ухааныг өгөөгүй гэж хэлнэ. Харин би бүтээгчийнхээ өмнө зогсоод тэрээр 'Зосиа, чи яагаад Зосиа болоогүй юм бэ? Чи яагаад миний чамд өгсөн чадамжид хүрч чадсангүй вэ?' гэж асуухыг гэхээс айн дагжиж байна гэжээ. Хэрэв бид Бурханаас өгөгдсөн чадваруудаа өсгөн хөгжүүлэхийн тулд аврагчийн гавьяат үйлс, нэгүсэл, ач ивэлд найдахгүй бол Бурхан үнэхээр гонсоох болно. Тэрээр биднийг хайрлан өгсөн тусламжийг нь ашиглан өөрсдийн болж чадах хамгийн сайн түвшинд хүрээсэй хэмээн хүсдэг. Бид эхлэхдээ ямар чадвартай байгаа нь түнд хамаагүй. Бид ч бас ийм хандлагатай байх ёстой. Эцэст нь аврагч хонь ямааны сургаалыг энэ зөвлөлийг хэлсэн байдаг. Тэр сүр жавхлантайгаар эргэж ирэхдээ бүх үндэстэн өмнө нь цуглаж хончин хонио ямаанаас тусгаарладаг шиг тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад хонио баруун ямааг зүүн талдаа байлгана. Түүний баруун талд байгаа хүмүүс түүний хаант улсын өв заламжлагчид болж зүүн талд нь байгаа хүмүүс өв хүртээгүй юм. Тэд түүнийг үлссэн байхад нь хооллож, цангах үед нь ундаалж, харь хүн байхад нь оруулж, нүцгэн байхад нь хувцлаж, өвдөж, эсвэл шоронд байхад нь эргэж очдог байснараа хоорондоо ялгарч байв. Баруун зүүн талд байгаа хүмүүс аль аль нь бүгд гайхаж байв. Тэд хизээ түүнд хоол унд, хувцас хонор өгч байсан. Эсвэл хизээ өвөөгүй. Мөн тусламж хэрэгтэй үед нь түүнд тусалж байсан. Эсвэл туслаагүйг асууцгаав. Аврагч хариуд нь "Үнэнээр би танарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол надад хийсэн хэрэг хэмээн хэлсэн." Сургаалт зөвлөлийн захиас нь тодорхой юм. Бид бусдад үйлчилснээр Бурханд үйлчилдэг. Үгүй бол гонсойлгодог.
Тэнгэрлэг эцгийн хүүхдүүдийн амьдралыг ажиллахын тулд өөрсдийн бэлэг, авьяас чадвараа ашиглахыг тэр биднээс хүсэн хүлээдэг. Бусдад үйлчлэх тэнгэрлэг хүслийг 19-р зуунд Финляндын яруу найрагч Йохан Людвиг Рунебергийн бичсэн шүлэгт дүрсэлсэн байдаг. Би хүүхэд байхдаа фермер Паво хэмээх шүлгийг ах トゥ нартайгаа хамт олон удаа сонсож байсан. Шүлэгт гардаг Паво эхнэр хүүхдүүдийнхээ хамт Төв Финляндын нуурын бүс нутагт амьдардаг ядуу тариачин байжээ. Тэрээр хэдэн жил дараалан хаврын шар усны үеэр зуны мөндөр эсвэл намрын хяруунаас болж ургацынхаа ихэнхийг нь алджээ. Тарчигхан ургац хураах тоолонд тариачны эхнэр Паво минь, хөөрхөлтэй өгөн минь, бурхан биднийг орхичоо хэмээн гашууддаг байв. Харин Паво шир зааж хариуд нь хүүхдүүдээ өсгөхгүй тулд талах хийхдээ хөх тарианы гурилд модны холтос хольж хутга. Би намагтаа талбайг хатаахын тулд илүү шаргуу ажиллана. Бурхан биднийг сордог боловч хэрэгцээг мань хангах болно гэж хэлдэг байв. Ургацсан сүйдэх тоолонд Паво үлсгэлэнгөө сэргийлэхийн тулд гурилтай холих модны холцыг 2 дахин нэмж хийхийг эхнэртээ зааварладаг байв. Тэр бас илүү шаргуу ажиллаж хаврын шар усны үеэр намрын хяруу зэрэгс сэргийлэхийн тулд совог шуудад татаж байв. Олон жилийн бэрхшээлийн эцэст Паво ариун их ургац хураажээ. Эхнэр нь баярлан Паво, одоо л нэг жаргах цаг ирлээ. Модны холцоо хайж зөвхөн хөх тариагаар хийсэн талах барих цаг болжээ гэж хэлв. Харин Паво эхнэрийнхээ гарыг атган гурилынхаа хагасыг холтостой холиорой. Манай хөршийн талбай хяруунд цохиулжээ хэмээн хэлв. Паво зовлонд нэрвэгдэж гачигдсан хөрштэй туслахын тулд өөрийнхөө болон гэр бүлийнхээ элбэг хангалуун байдлыг золиослжээ. Хонь ямааны тухай аврагчийн сургаалт зөвлөл бол бид өөрсдөд маань өгөгдсөн бэлэг буюу цаг зав, авьяас чадвар, ажлуудыг Тэнгэрлэг эцгийн хүүхдүүдэд ялангуяа хамгийн эмзэг тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхэд ашиглах ёстой гэсэн сургамж юм. Миний төрөнд дурдсан сэтгэл нь төгссөн хүүхдийн эсхийн хүүхдэд мөн та нарын хүнийг бүрд хандан Есүс Христийг дагаж ариун сүнсэнд дотны найзынхаа адил найдаж би уриалж байна. Та нарыг хайрладаг, мөн аврагчийг хайрладаг хүмүүст итгэж найд. Өөрийн өвөрмөц чадварыг хөгжүүлэхийн тулд Бурхны өдөрдөмжийг эрэлхийлж амаргүй уйдаж бусдад тусал. Та аврагчтай уулзахад бэлэн байх ба ерөнхийлөгч Нельсонтны адил баяр хөөртэй, өөдрөг үзэлтэй байх болно. Ингэснээр та нар дэлхийг Есүс Христийн 2 дахь ирэлтэд бэлтгэхэд тусалж, одоо болон ирээдүйд их эзний амралт болон баяр баясгалд орох хангалттай найдвараар ажиллагдах болно. Шинэ дуулуудын нэг дээр бид энэ дуулдаг. Баясагтун. Тэгээ тэр өдөрт бэлдээрэй. Түүний дахин ирэх өдөр цагийг хэн ч мэдэхгүй. Гэвч тэр сударт өгүүлсний дагуу эргэж ирнэ. Хайрт аврагч маань дахин ирэх тэр өдөр баяр хөөртэй байх болно. Есүс Христийн нэрээр. Амен. While I was visiting the Nashville, Tennessee temple, Надад Теннессигийн Nashville ариун сүмийн хяналт шалгалтыг хийх явцдаа уг томилтын нэг хэсэг болгож энэхүү их эзний үзэсгэлэнтэй өргөөний өрөөнүүдээр явж үзэх боломж тохиосон юм. Ариун сүмийн ерөнхийлөгчийн эхнэрийн ажлын өрөөнд өлгсөн Мэри Ван Ласын зурсан Carry On буюу үргэлжлүүлэн урагшил нэртэй уран зураг миний сэтгэлийг маш их хөдөлгсөн. Уг зургийн түүхийг би та нартай хуваалцъя. 1862 онд Мизури мужид 14 настай Мэри Ван Лас биеийн муудаж өөд болох төгсөн хойд ээжтэй хөгжлийн бэрхшээлтэй аав болон 4 бяцхан дүүгийнхээ хамт агуу Солт Лейкийн хөндөд очих болно гэдгийг амлажээ. Мэри шар өхөр болон үнэ хөлсөн тэргэнд аавыгаа хэвтүүлж
дүүнээр асран явж байлаа. Тэрээр өдөр бүрийн аяны дараа гэр бүлээ хооллохоор идэж болох ургамал, цэцэг, жимс түүдэг байв. Түүний цорын ганц луужна нь үйлсийг уул болох хүртэл өрөн зүгийг чиглэн явах хэрэгтэй гэсэн заавар байлаа. Тэд хаваржин зонжин явсны эцэст 9-р сард Ютагийн хөндөд иржээ. Тэднийг Ютаг үнэлэгт сууршаад удаагүй байхад аав нь өөд болсон бөгөөд хожим нь Мэри тэнд гэрлэж гэр бүлээ өсгөжээ. Энэ бол өнөөдөр бидний хүн нэг бүрд зүгээр л үргэлжлүүлэн урагшлахад тусалж болох 14 настай залуу эмэгтэйн итгэл хүчрхэг байдлын гайхалтай түүх юм. Зүгээр л үргэлжлүүлэн урагшлах буюу Гивон Доорхан хэмээн миний төрлөх хэл болох голланд хэл рүү шууд орчуулсан хэллэг аав ээжийн минь амьдралын ураа байсан юм. Манай аав ээж болон хадмууд маань манай гэр бүлийн анхдагчид бөгөөд тэд өдөр бүр сүмд буюу их эзний сүрэгт ирж буй бүх хүний адил өөрсдийн хээр талыг туулсан хүмүүс билээ. Тэдний түүх шар өхөр гарт эрэхтэй хамааралгүйч ирээдүй хойч үеийнхэнд адил нөлөө үзүүлэх буй за. Тэд сайн мэдээг хүлээн авч эдэр залуу насндаа баптизм хүртсэн юм. Аав ээж хоёрын маань хоёулынх нь хүүхэд нас хүндхэн өнгөрсөн. Аав минь Индонезийн Жава арал дээр өссөн бөгөөд дэлхийн 2 дугаар дайны үеэр тэр гэр бүлээсээ хүчээр салгагдаж хорих лагерт хоригдсон баг залуу насндаа үгээр илэрхийлэхийн аргагүй хүнд бэрхийг даван туулсан. Ээж минь дэлхийн 2 дугаар дайны өлсгөлэн зовлон бэрхшээл донд салж сарнсан гэр бүлд өссөн. Түүнд алтан цул цэцгийн болцоо идэж амиа зогоох үеч байдаг байсан. Аавынхаа үйлдэлүүд болон үүнээс улбаалan ээжээс нь салснаас болж Тэнгэрлэг эцгийг хайраар дүүрэн эцэг гэж харахад заримдаа түүнд хэцүү байдаг байв. Аав ээж хоёр маань сүмийн үйл ажиллагаан дээр танилцсанаас хойш удалгүй гэрлэхээр шийдэж Швейцарын Берн ариун сүмд лацтан холбогдсон юм. Ариун сүм рүү явах аялалдаа хадгалсан жаахан мөнгөө зарцуулан галт тэргээ хүлээн буудал дээр зогсохдоо тэд хэрхэн голоод зогоохоо мэдэхгүйч бүх зүйл сайхан болох болно гэдэгт итгэлтэй байв. Бүх зүйл сайхан болсон. Тэд Амстердамын төвд байрлах дээврийн ядуухан жижигхэн өрөөнөөс амьдралаа эхлүүлж гэр бүлээ өсгсөн юм. Хэдэн жил хувцас гараараа угаасны эцэст угаалгын машин авахд хүрхүйц мөнгө хадгалж чаджээ. Тэднийг угаалгын машин худалдаж авахын өмнөхөн бишоп нь айлчилж Амстердамд цуглааны байр барихад хандив өргөхийг хүсжээ. Тэд угаалгын машин авахар хадгалсан бүх мөнгөө хандивлаж хувцасаа үргэлжлүүлэн гараараа угаах шийдвэр гаргасан. Манай гэр бүл бусад гэр бүлийн нэгэн адил хүнд хэцүү үеүүдийг даван туулсан. Эдгээр бэрхшээл нь их эзэн Иесус Христэд итгэснээр зүйл бүрийн зовлон зүдүр бэрхшээлүүдэд дэмжигдэж байсан тухайга хүү Хилманда хаваалтсан Алмагийн түүхтэй адил бидний их эзэн Иесус Христэд итгэх итгэлийг улам хүчрхэгжүүлж гүнзгийрүүлсэн юм. Бага залуу наснда олон зовлон бэрхшээлийг даван туулсан хоёр хүн хэрхэн миний амьдралдаа хүсэж болох хамгийн сайн эцэг их болсон юм бол хариулт нь маш энгийн. Тэд сайн мэдээг бүрэн дүүрнээр хүлээн авч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу амьдарч байна. Тэд гэрлээд 65 жилийг үдсэний дараа ээж маань Альцхаймерын өвчнөөр өнгөрсөн 2 дугаар сард өөд болсон. 92 настай аав маань гэртээ амьдарч байсан ч ээжийг өөд болох хүртэл аль болох ойр ойрхон түүн дээр очдог байсан. Хэсэг хугацааны өмнө тэр дүүнерт маань дэлхийн 2 дугаар дайны үед Индонезийн хорих лагерт амссан аимшигт туршлага нь түүнийг энэхүү муухай өвчнөөр өвдөж биеийн муудаж буй эхнэрээ олон жил төвчээртэйгээр асархад болон түүнийг бусдын асаргаанд өгч дэрэгдэн байж чадахгүй болох тэрхүү хүнд бэрх өдөртөө нүүр тулахад бэлтгэсэн тухай хаваалтсан. Тэдний амьдралын ураа нь зүгээр л үргэлжлүүлэн урагшлах байсаар ирсэн ба тэд эцсийн өдөр түүнтэй хамт үрд мөнхөд сүр жавхланд оршихоор босгох болно хэмээх Христэд суурилсан төгс найдварыг тээж байсан. Тэдний итгэл гэрчлэл тэднээс хойш үе удмынх нь хувьд удирдан чиглүүлэх хүч юм. Эхнэрийн минь өссөн тосгонд аав ээж хоёр нь сүмд явдаг сайн хүмүүс байсан ба залуухан хосын хувьд сайн мэдээг хүлээн авах үед тэд хоёр настай ганц охинтой байсан нь миний эхнэр байсан юм. Иесус Христийн хожмын гигантнүүдийн сүмийн гишүүн болох шийдвэр нь тосгоны хүмүүст болон гэр бүлийнхэндээ гадуурхагдахад хүргэж амьдралд нь маш ихээр нөлөөлжээ.
Тэд олон жилийн турш гэр бүлдээ хайраа илэрхийлсэн зурвас илгээж тосгоныхондоо үйлчлэл үзүүлсний эцэст хүлээн зөвшөөрөгдсөн юм. Нэг удаа эхнэрийн маань аав бишопоор үйлчилж байхдаа ямар нэгэн зүйлд хэлсээр гүтгэгдэн тэр даруй дуудлагаасаа чөлөөлөгдөжээ. Хадам ээж маань үүнд ихэд шаналж нөхрөөсөө сүмд үргэлжлүүлэн явах хэрэгтэй эсхийг асуухад тэр энэ бол хүмүүсийн сүм биш. Есүс Христийн сүм учраас бид мэдээж хэрэг сүмдээ үргэлжлүүлэн явах болно гэж хариулжээ. Үнэн илчлэгдэж уучлалт гуйх хүртэл чамгүй хугацаа өнгөрсөн юм. Унах мөч байж болох зүйл нь тэдний хүч, итгэл үнэмшлийг нэмэгдүүлсэн. Бидний зарим нь яагаад бүхий л бэрхшээл зовлонгоо даван туулж итгэлтэй хэвээр үлдсэн эцэг эхийнхээ итгэл гэрчлэлд талархдаггүй вэ? Тэд тодорхой ойлголтгүйгээр муухраар итгэсээр ирсэн гэж бид боддог уу? Үгүй ээ. Тэд хууртаж мэхлэгдээгүй. Тэдэнд сүнснээс хүлээж авсан дэндүү олон туршлага, гэрчлэл байгаа бөгөөд тэд бошголагч Йосефтэй хамт би үүнийг мэдэх бөгөөд үүнийг үгүйсгэж чадахгүй хэмээн хэлж чадна. Та нар хүүхдийн дууны ном дээр Хилманы армийн тухай дуунд дуртай биз дээ. Бид эрт дээр үеийн Нефайн адил Бурханд хайртай их эцгээс төрсөн. Бид их эзний тушаасны дагуу хийх ёстойг заалгаж ойлгож авсан. Та багада миний ээжтэй адил зүйлийг даван туулаагүй байж болох ч Бурханд хайртай их эцэг болж бусдад зөв шударга үлгэр жишээ үзүүлж болно. Үүнийг дуулахдаа бид үнэхээр үнэн гэдгийг нь мэдэрдэг үү? Та Хилманы их зэргийн адил үнэнийг энэ дэлхийд авчрах их эзний номлогч байх болно гэж боддог уу? Би өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө чуулган дээр болон бусад өсвөр үеийнхний цуглаан дээр энэ дууг дуулж байхдаа маш олон удаа тийхүү мэдэрч байсан. Эсвэл итгэлдээ үнэнч бай дуулалыг дуулахдаа бид юу мэдэрдэг вэ? Шудраг үннийг хамгаалахдаа Сионы залуучууд говьшгүй. Атаад дайсныг дайрах үед бид айн дагжин хойш ухрахгүй. Тийм ээ. Эцэг өвгдийн нандинж ирсэн итгэлд үнэнч итгэлтэй бат зогсно. Өсөж буй үеийнхэн минь та нар хаанч ямар ч нөхцөл байдалд байсан өмнөх үеийнхнийхээ итгэл гэрчлэлээс суралцаж хүчийг олж аваарай. Энэ нь та нарт гэрчлэлтэй болж үүнийгээ өсгөн нэмэгдүүлэхийн тулд золиос гаргах хэрэгтэйг мөн ажлыг Тэнгэрээс золиос авчирдгийг ойлгоход туслах болно. Таны амьдралыг үнэхээр ажиллах золиослын тухай бодохдоо бидний хайртай бошголагч ерөнхийлөгч Нельсоны зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлдэж үйлчлээсэ хожмын үеийн гигантын залуу эрэгтэйчүүдийн хувьд номлогчийн үйлчлэл бол санварын үүрэг хариуцлага юм. Номлолд үйлчлэх боломжтой залуу эгч та нарын хувьд номлол мөн адил хүчрхэг боловч үйлчлэх хэсгээ сонгож болох боломж юм хэмээх урилгын талаар тунгаан бодож залбираарай. Та үйлчлэлийн эсвэл сургаал заах номлогчоор дуудагдаж болно. Аль нь өөрт ингэсэн онцлог хүчрхэг арга замаар бодголуудыг Христэд авчрах ижил зорилгод хувь нэмрээ оруулдаг. Энэ хоёр төрлийн үйлчлэлийн алинд нь ч та их эзэнт хайртайгаа мөн түүний талаар илүү сайн мэдэж авахыг хүсэж байгаагаа харуулах болно. Учир нь өөрийн үйлчилж байгаагүй, өөрийн танихгүй нэгэн болох мөн зүрх сэтгэлийн бодол хийгээд зорилтоос нь хол байх эзнийг хүн хэрхэн мэдэх вүлээ гэдгийг санаарай. Бид сайн мэдээнд хөрвөгдсөн анхны эсвэл 5 дахь үе удам байсан ч итгэл, хүчрхэг байдал, сэлэсчэл амлалтын ямар түүхийг дараагийн үеийнхэндээ дамжуулах вэ гэдгээ өөртөөсөө асуух хэрэгтэй. Өөртөө аврагч Есүс Христийг илүү сайн таньж мэдэхэд мөн түүнийг амьдралынхаа төвд тавихад үргэлжлүүлэн хичээцгээе. Тэр бол бидний дээр нь суурай тавих чулуу бөгөөд тэгснээр бид хүнд бэрх цаг үе тохиолдоход бат зогсох болно. Эцэг өвгдийнхөө нандинж ирсэн итгэлд зовж тарчлагдагчдын амиар сольсон үнэнд мөн Бурхны зарлагт бие сэтгэлээр үнэнч итгэлтэй бат зогсоцгоё. Есүс Христийн нэрээр амен.
We are most grateful to all who have spoken Бидэнд to us. хандан үг хэлсэн хүмүүст мөн гайхалтай дуу хөгжим сонсгосон өсвөрийн найрал дууны хамтлагийн гишүүдэд бид гүнээ талархаж байна. Бэм гарагийн оройн нэгдсэн хуралдааны шууд дамжуулалт чуулганы төвд өнөө орой буюу Америкийн нэгдсэн улсын уулын уртгсан цагаар 6 цагт эхлэхийг та бүхэнд сануулъя. Одоо найрал дуучид Oh the Deep Deep Love of Jesus дуулыг бидэнд дуулж өгнө. Хуралдааны хаалтын үг хэлэгчээр 12 төлөвлөгчийн чуулгын ахлагч Дитер Ф. Огдорф байх болно. Ахлагч Огдорфыг үг хэлсний дараа найрал дуучид итгэлдээ үнэнч бай дуулыг дуулна. Дуулын дараа халамжийн нэгэмлэгийн ерөнхийлөгчийн 1-р зөвлөх Ж. Анет Денис ихч хаалтын залбирлыг хэлнэ.
Thank you, you beautiful choir of the rising generation. Гайхалтай хөгжим байгаа талархаж байна. Олон жилийн өмнө хайраад бид хоёр Германы өмнөд нутгаар аялж байлаа. Энэ аялал Христийн амьслын баярын өмнөхөн таарсан бөгөөд бид сүмийн гишүүн бус сайн найзаа ням гарагийн шүтэн бишрэх ёслолд бидэнтэй хамт оролцохыг урьсан юм. Бид тэр дотны найзтай хайртай байсан тул түүнтэй аврагч болон түүний сүмийн талаар ямар бодолтой явдаг хуваалцаж ирж үзхийг орхин бидний хувьд хэвийн бөгөөд жам ёсны зүйл байлаа. Тэр ч урилгыг маань хүлээн авч ойролцох салбарын цуглаанд бидэнтэй хамт ирлээ. Хэрв та найзаа сүмд авчирч байсан бол уг ням гарагийн өглөө надад ямар мэдрэмж төрж байсныг ойлгох байх. Бүх зүйл төгс байгаасаа гэж би хүсэж байлаа. Найз маань өндөр боловсралтай сүнслэг хүн байсан ба энэ салбарын цуглаанууд түүнд таата сэтгэл үлдээж сүмийг сайн төлөөлөөсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байлаа. Тус салбар хүнсний дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах түрээсийн хэдэн өрөөнд цуглардаг байсан. Бид Байшингийн арын шатаар гарч хурааж хадгалсан хоол хүнснээс гарах хурц үнэрийн хажуугаар өнгөрөв. Ариун ёслын цуглаан эхлэхэд найзынхаа цуглаанд анх удаа ирж байгааг бодохоор жаахан ичмээ санагдсан хэдэн зүйлийг би ажиглаж билээ. Жишээлбэл дуулж байгаа нь яг табернаклийн найрал дуу шиг сонсогдохгүй. Ариун ёслын үеэр хүүхдүүд тайван суухгүй. Чимээ шууган гаргаж бас үг хэлсэн хүмүүс чадлаараа хичээсэн ч уран илтгэгчд байсангүй. Би ням гарагийн хичээл арай дээр байх болов гэж найдан цуглааны туршид яс авталцсан суулаа. Гэтэл тийм байсангүй. Найз маань дагуулж ирсэн сүмийн маань талаар юу гэж бодох бол гэж би өглөөжин санаа зовж байв. Дараа нь харих замдаа найзтайгаа ярилцлаа. Энэ бол зүгээр л нэг жижигхэн салбар. Сүмийг бүхэлд нь төлөөлөхгүй гэдгийг би тайлбарлахыг хүссэн. Гэхдээ намайг үг хэлж амжаагүй байтал тэр маш сайхан байлаа гэдэг юм да. Миний амнаас үг гарсангүй. Тэр цааш нь танаа сүмд хүмүүс бие биетэйгээ хэрхэн харьцаж байгаа нь надад маш гүн сэтгэл төрүүллээ. Тэд бүгд гарал үүслийн хувьд өөр мэт боловч нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрладаг нь илт байсан. Сүмийг ийм л байгаасаа гэж Христ хүсдэг байх гэж би бодож байна гэж билээ. Би хэд шүүмжлэлтэй хандсандаа гэмшиж тэр даруй намжилсан. Би найзтай гайгүй сэтгэл төрүүлэхийн тулд төгс харагдах цуглаан уулзалтыг хүсэж байв. Харин уг салбарын гишүүд зүрх сэтгэлийн төгс дүр зургийг хайр, сайхан сэтгэл, төвчээр, инэрлээр харуулсан. Ах эгч нараа, эрхэн найзуудаа, би Есүс Христийн хожмын үеийн гэгэнтүүдийн сүмд хайртай. Энэ бол аврагчийн үнэн сүм, амьд сүм. Энэ сүмд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний бүрэн байдлыг заадаг. Түүний санварын хүч эрх мэдэл энд оршдог. Есүс Христ өөрийн дуудаж эрх мэдэл өгсөн үйлчлэгчдэрээ дамжуулан энэ сүмийг өөрөө удирддаг. Тэрээр хожмын үеийн гэгэнтүүдэд Бурхны хүүхдүүдийг цуглуулж аврагчийн 2 дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх онцгой үүрэг даалгавар өгсөн. Энэ бүхэн үнэн гэдгийг би гэрчилж байна. Гэхдээ ихэнх хүн Есүс Христийн сүмд анх ирэхдээ санварын эрх мэдэл ёслолууд эсвэл Израилийн цуглалтын талаар боддгоо гэдгийг санах нь чухал. Гол нь тэд бидэнтэй хамт байхад төрсэн мэдрэмжээ бидний бие биедээ хэрхэн хандаж байгааг анзаарч харах нь гарцаагүй. Есүс бие биеэ хайрлах тун гээд та нарыг миний шав гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно хэмээсэн.
хүмүүсийн Есүс Христийн талаарх анхны гэрчлэл ихэнхдээ Есүс Христийн шавь нарын дунд хайрыг мэдрэх үед ирдэг. Аврагч дэлхий дээр итгэл нэмэгдэж болохын тулд сүмээ сэргээснээ тухагсан. Тиймээс манай сүмийн цуглаанд зочлон эрэхтэй хүмүүс өөрт нь илүү итгэдэг болж гараасай гэж аврагч хүсдэг. Найзуудын маань биднээс мэдэрсэн хайр тэднийг Есүс Христэд улам ойртуулна. Энэ бол бидний цугларах бүрдээ тавьдаг энгийн зорилго юм. Христэд илүү их итгэлтэй болохыг эсвэл Тэнгэрлэг эзэгтэй илүү ойр дотн харилцаа тогтоохыг эрэлхийлж буй хэндэж Есүс Христийн хожмын үеийн гэгэнтүүдийн сүмд орж ирэхэд гэртээ ирж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Цуглаандаа урих нь тэднийг гэртээ урихтай адил хэвийн бөгөөд жам ёсны зүйл байх ёстой. Одоо би төгс хүлээлтийг дүрсэж байгаагаа ойлгож байна. Мөн энэ мөнх бус амьдралд бид төгс төгөлдөр зүйлтэй таарах нь ховор. Мөн төгс өдрийг хүртэл төгс хүлээлт бодит амьдрал хоёрын хооронд завсар үргэлж байсаар байна. Тэгэхээр сүм төгс хүлээлтэд хүрэхгүй байх үед бид яах ёстой вэ? Тойрог маань ямар нэгэн шалтгаанаар төгс сэтгэл эсвэл хайрыг төлөвшүүлэхгүй байвал яах вэ? Эсвэл бид тойрогтой тааш тохирохгүй байгаа мэт санагдвал яах вэ? Бид төгс байж чадсангүй гэж бууж өгч болохгүй. Мормын номын нүүр хуудсанд хэрв буруу буй бөгөөс тэдгээр нь хүмүүсийн алдаа бүлгөө. Иймийн тулд та нар Христийн шүүлтийн суудлын өмнө толовгүй байж болохын тулд Бурхны зүйлсийг бүү шүүмжил хэмээх чухал сэрэмжлүүлгийг өгсөн байдаг. Ном эсвэл сүм эсвэл хүн нь өөтөө алдаатай байлаач Бурхны ажил хэвээр байж чадах уу? Үүнд би чадна гэж чанга хариулмаар байна. Тиймээс бид их эзний өндөр жишгүүдийг дагаж мөрдөхийг хичээхэн зэрэгцээ нэг нэгэндээ төвчээртэй байцгаая. Бидний хүн нэг бүр өсөж хөгжих замдаа явж байгаа бөгөөд өсөж хөгжихийн тулд бүгд аврагчид найддаг. Энэ нь хувь хүний хувьд ч дэлхий дээрх Бурхны хаан тусад хувьд ч үнэн юм. Их эзэн биднийг зөвхөн өөрийн хаан тусад нэгдэн ороод зогсохгүй, мөн үүнийг барьж байгуулах ажилд санаа сэтгэлээ бүрэн зориулахад ордог. Бурхан хүмүүсийг нэг зүрх сэтгэлтэй мөн нэг оюунтай болсон байхыг хүсдэг. Нэг зүрх сэтгэлтэй байхын тулд бид зүрх сэтгэлдээ цэвэр ариун байх ёстой. Харин ийм болоход зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт шаардлагатай. Гэхдээ энэ нь би зүрх сэтгэлээ чинийхтэй нийцүүлэн өөрчлөн гэсэн үг биш юм. Бас энэ нь чи зүрх сэтгэлээ минийхтэй нийцүүлэн өөрчлөн гэсэн үгч биш. Энэ нь бид бүгд зүрх сэтгэлээ аврагчийнхтай нийцүүлэн өөрчлөн гэсэн үг юм аа. Хэрвээ бид хараахан ийм өөрчилж чадаагүй бол их эзний тусламжтайгаар боломжгүй зүйл үгүй гэдгийг санаарай. Хэрв та өөрийгөө сайн тааш тохирохгүй байна гэж бодож байвал ганцаараа биш гэдгээ мэдээрэй. Баахан танихгүй хүмүүстэй хамт нэг өрөөнд орсон мэт санагдах үед бидний амьдралд тохиолдож байгаагүй гэж юу? Би ганц ч биш хэд хэдэн удаа ийм нөхцөл байдалд орж байсан. Намайг 11 настай байхад манай гэр бүл гэр орноо орхиж танихгүй мэдэх хүнгүй газар руу нүүхээс аргагүй болсон юм. Бүх зүйл миний дассан сурснаас төсөөр байв. Мөн миний аялга намайг бусад хүүхдээс өөр гэдгийг илтгэж байлаа. Надад найз нөхдөд болох нэгэн хэсэг гэдгээ мэдрэх хэрэгцээ маш их байсан тэр үед би ганцаардаж уснаас гарсан загас шиг санагдаж байв. Энэ дэлхий дээр бидний анзаарч хардаг ихэнх ялгаа зарим хүний бие биеэ ангилан хуваахад ашигладаг ялгаанууд нь гаднах төрх иргэншил, хэл яриа, өмссөн хувцас, зан заншил гэх мэт дэлхийн зүйлстэй холбоотой байдаг. Гэвч Бурхан аливаа зүйлсийг хүмүүсийн адилаар хардаггүй. Хүмүүс гаднах төрхийг хардаг бол эзэн зүрхийг нь хардаг. Бурханы өнцгөөс харах юм бол Бурханы хүүхэд гэдэг нэг л ангилал бий. Бид бүгд энэ ангилал төгс тохирно.
Бид өөрсдөд чигээ харагддаг, ярьдаг, үйлддэг, боддог хүмүүсийн дунд байхыг хүсэх нь зүй ёсны хэрэг. Үүнд зориулсан газар бий. Харин аврагчийн сүмд бид цуглах хүсэлтэд үннийг эрэлхийлдэг Бурхны бүх хүүхдийг цуглуулдаг. Бидний гаднах төрх улс төрийн үзэл бодол, соёл, үндэс угсаа маань нэгдэгдэггүй. Ижил орчин төрж өссөн маань биднийг нэгдэгдэггүй. Нийтлэг зорилго, бурханлаг болон хөршөө хайрлах хайр Есүс Христэд болон түүний сэргээгдсэн сайн мэдээнд үнэнч байх явдал маань биднийг нэгтгэдэг. Бид Христ дотор нэг билээ. Бидний эрэлхийлж буй нэгдмэл байдал бол хүн бүрийг нэг газар байлгах явдал биш юм. Энэ нь хүн бүрийг нэг зүгт Есүс Христ рүү харуулах явдал юм. Бид хаана байснараа биш, харин хаашаа явахыг эрмэлзэж байгаагаараа хэн гэдгээрээ биш, харин хэн болохыг эрэлхийлдгээрээ нэг юм. Христийн үнэн сүмийн утга учир үүнд л оршдог. Хэрв та нар Бурхныг хайрладаг бол хүүгэн дагснаар түүнийг илүү сайн мэдхийг хүсвэл энэ бол та нарын байх ёстой газар. Хэрв та нар хараахан төгс дагаж чадахгүй байгаа ч аврагчийн зарилгуудыг дагахыг чин сэтгэлээсээ эрэлхийлж байгаа бол та нар Есүс Христийн хожмын үеийн гигантүүдийн сүмд яг тохирно. Харин та нар эргэн тойрныхоо хүмүүсээс өөр бол яах вэ? Энэ нь та нар таарч тохирохгүй байна гэсэн үг биш. Энэ нь таныг Христийн биеийн чухал хэсэг болгож байгаа юм. Бүгд Христийн биед хэрэгтэй. Нүдээр харж чадахгүй зүйлийг чихээр сонсдог. Хөлөөр хийдэг зүйлсийг гараар үр дүнтэй хийж чадахгүй. Энэ нь таны үүрэг бол хүн бүрийг өөртөө адилхан болгох явдал гэсэн үг биш юм. Гэхдээ энэ нь хов нэмэр оруулах чухал үүрэг, сурч мэдэх ёстой чухал зүйл танд байна гэсэн үг. Ерөнхий чуулганы хуралдаан бүрээр бид авьяаслаг найрал дуучдын сүнслэгээр өдөөх дуу хөгжмөр ажиллагдаг. Та сонсож байхдаа дуучид бүгд нэг нотыг даган дуулдаггүйг анзаарч магад. Заримдаа аяыг нэг хэсэг нь авч явж байхад заримдаа нөгөө хэсэг нь авч явдаг. Гэвч бүгд уянгалаг сайхан дуу гаргахад хов нэмэр оруулж бүрэн нэгдсэн байдаг. Найрал дууны гишүүн бүр Бурхныг магтан дуулж бидний зүрх сэтгэлийг түүнд хүргэх гэсэн ижил зорилготой. Хүн нэг бүр оюун ухаан зүрх сэтгэлээ нэгэн ижил бурханлаг зорилгод төвлөрүүлсэн байх ёстой. Ийм төвлөрснөөр тэд үнэхээр нэг дуу хоолой болдог билээ. Хэрв та Есүс Христийн хожмын үеийн гигантүүдийн сүмийн гишүүн хараахан болоогүй байвал бид таныг аврагчийн гэтлэх хайрын дуунд бидэнтэй нэгдэн баясахад урьж байна. Та бидэнд хэрэгтэй. Бид танд хайртай. Та их эзэнд болон түүний хүүхдүүдэд үйлчилснээр сүмийг илүү сайжруулна. Хэрв та нар баптизм хүртэж Бурхантай гэрээ байгуулснаар Бурханы сүрэгт орж мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүслээ аль хэдийн харуулсан бол энэ агуу хийгээд бурханлаг ажлын нэгэн хэсэг болж Есүс Христийн сүмийг аврагчийн хөлснээр болгоход тусалсан тань баярлалаа. Ямандах найзаасаа мэдэж авсанчлан үнэхээр аврагчийн сүм гэдгийг дэлхийд дахин хүчрэхээр гэрчилдэг зүйл бол Бурхныг болон түүний хүүхдүүдийг хайрлах бидний хайр юм. Аврагч гэтгэгч эзний маань бидэнд өгсөн төгс хүлээлтэд хүрч амьдрахыг төвчээртэй хичээнгүйлэн эрэлхийлэхэд Бурхан биднийг ажиллах болтугай. Үүгээр бүгд биднийг түүний шав гэдгийг мэдэх болно. Есүс Христийн нэрээр аамен.
Our dear beloved Father in heaven, we are so Тэнгэрлэг эцэг минь ээ. Бид энд байх боломжтой одоо маш их баяртай байна. Бид танд мөн таны хүү Иесус Христэд хайртай. Бид түүний бидний төлөө хийсэн цагаатгал талархаж байна. we pray for him, our dear President. Бид башиглагчийн төлөө мөн танд талархаж байна. Тэнгэрлэг эцэг минь ээ. Бид энэ сүмийн гишүүн байгаадаа баяртай байна. Trials and difficult circumstances, that thou wilt bless them and sustain them, and bless them to be able to feel хүнд хэцүү байгаа энэ үед бид үргэлжлүүл таны сайн мэдээний дагуу амьдрч таны сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд биднийг ажиллаарай. Таны хүү conference will be able to sustain us and bless us and энэ жуулган дээр сонсон зүйлс маань биднийг цаашид амьдралд маань дэмжихийн төлөө танд залбирч байна. Энэ бүхнийг Иесус Христийн нэрээр хэллээ. Амен.
This has been a broadcast of the Saturday afternoon session. Энэ бол Есүс Христийн хожимын үеийн гигантнүүдийн сүмийн жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы Бямб гарагийн үдээс хойш хуралдааны шууд нэвтрүүлэг байлаа. Сүмийн удирдагчдаас сонгогдсон хүмүүс үг хэллээ. Энэ хуралдааны дуулалыг хойд Ютад амьдардаг залуу эрэгтэй эмэгтэйчүүдээс бүрдсэн найрал дуучид дууллаа. Энэхүү болон бусад чуулганы захиаснуудыг Church of Jesus Christ.org дээрээс үзэж бусадтай хуваалцах нь бүх хүнд нээлттэй. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчилгээнд зориулан нэвтрүүлж байна. Үүнийг гэртээ эсвэл сүмийн хэрэгцээнд ашигын бус зорилгоор ашиглаж болно. Зохиогчийн эрхийг Intellectual Reserve Incorporated эзэмшдэг. Бүх эрх хамгаалагдсан.